Hi guys, хов болохыг болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд дэрийн шүүх хурлын тухай хийж байгаа цуврал бичлэгний 4-р дугаар ингээд орох гэж байна. Өнөөдрийнхөө дугаар дээр хэдүүлээ Cassie Ventura-гийн одоо өгж байгаа гэрчийн мэдүүлэг буюу testimony-гийн тухай үргэлжлүүлээд яриад явах болно. Яг энэ дугаарын өмнөх дугаар дээр prosecutor талаас direct examination-ы үеэр Cassie-гаас асуусан асуултууд, Cassie-гийн өгсөн гэрчийн мэдүүлгийн тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа. Харин өнөөдрийнхөө дугаар дээр болохоор хэдүүлээ defense талаас буюу дэрийн өмгөөлөгч нарын талаас хийсэн одоо энэ cross examination-ы үеэр Cassie-гаас асуусан асуултууд, Cassie юу гэж тайлбарлаж хариулсан тухай ингээд дэлгэрэнгүй ярих болно. За хэдүүлээ яг cross examination-ийн тухай яриж эхлэхээс өмнө яг дэрийн одоо энэ хэргийн тухай ерөнхий жоохон мэдээллүүдийг өгөөдхий гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүсийн би одоо бичээд байгаа комментүүдийг харсан, өнгөрсөн 3 дугаар дээр бичигдсэн комментүүдийг тэгээ зарим хүмүүс бас жоохон confused байдалтай, толгойн эргэсэн байдалтай байх шиг байсан. Тэгэхээр тэрэн дээр жоохон тайлбар өгөөдхий гэж бодлоо. За юу вэ гэхлээр айгүй хүмүүс тийм асуултуудыг асууж байгаа харагцсан. Дэрийн амар хохирогчуд байгаа гэж гарч ирээдсэн мэдтэй бараг 100 авчихсан хохирогч гэдээсэн. Тэднэр нь яагаад орж ирэхгүй байгаа юм бэ? Яагаад шүүх хурлын үеэр зөвхөн 2-3 хон хохирогч гэж яригадаад байгаа юм бэ гэдэг нэг тиймэрхүү зүйлүүд айгүй асуугдчихсэн. За тэрэн дээр тайлбар өгөхөд бол манайхаа энэ одоо хэрэгүүд нь өөр хэрэгүүд байгаа шүү. За яг одоо ингээд шүүх хурал нь болоо явж байгаа энэ хэрэг чинь болохоор federal case. Federal case гэдэг нь болохоор Америк улсаас дэрийн эсрэг гаргаж байгаа ийм том хэрэг байгаа байхгүй. Тэгээ өгөгдөж байгаа зүйл ангууд нь ч гэсэндээ айгүй том зүйл ангууд байгаа. Одоо racketeering гэж байгаа. Тэр чинь бол айгүй том гэмт хэрэг байгаа. Зохион байгуулагтай гэмт хэрэгтэй бүлэг гэмт хэрэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд хоёр дахь нь болохоор sex trafficking гэж байгаа те. Бэлгийн 8, бэлгийн мүлжлэг гэж байгаа. Хүний 8 гэсэн үг те. Энэ бас л айгүй том charge байгаа. За тэгээд гурав дахь нь болохоор transportation to engage in prostitution гэж байгаа байхгүй юу. Хүнийг биеийг нь үнэлүүлэхийн тулд энэ одоо нэг улсаас нэг улс руу эсвэл нэг хотоос нэг хот руу ингэж нисгэхийг тэг авч нисгэхийг одоо тэр одоо зүйл анги байгаа. Тэр чинь бас л айгүй том зүйл анги байгаа байхгүй юу. Тэгээ ийм том зүйл ангиудтай ийм том federal case байгаа. За яг энэ federal case-ийн л trial нь одоо болоо яваад байгаа байхгүй юу. Ийм 8-7 хоногийн шүүх хурал Нью-Йорк хотод болоод явж байгаа. Миний одоо өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол яг дэрийг баривчлагдсан цагаас хойш хийсэн миний бичлэгүүдийг үзэж байгаа бол зөндөө олон тийм өөр хэрэгүүдийн тухай яригддаг те. Өөр янз бүрийн тийм эмгтээч вэ, эрэгтэйч вэ хүмүүс гарч ирээд л намайг дэрээ тэдэн онд хүчинсэн, тэдэн онд тэгсэн гэл айгүй их юмнууд яригдж байгаа те. Тэгээ тэр хүмүүс ч гэсэндээ одоо өөрсдийнхөө лоосуудыг файл хийнэ гэд өмгөөлөгч нартай болчихсон явж исэн шүү дээ. Тэгээ хамгийн том одоо өмгөөлөгч нь гэх юм бол Tony Buzbee гэд эрэгтэй өмгөөлөгч байгаа. Texas-аас гаралтай Texas одоо law firm-да тийм эрэгтэй өмгөөлөгч байгаа. За тэгээд түүнээс гадна бас нэг өөр эмэгтэй өмгөөлөгч байсан шүү дээ, тий. Би тэр өмгөөлөгчийн яг нэрийг нь одоо толгонд орж ирэхгүй байна. Ямар ч гэсэн одоо энд нэрийг нь оруулчихъя. Тэр эмэгтэй өмгөөлөгч ч гэсэндээ айгүй олон хүмүүсийг represent хийж байгаа дэрийн эсрэг. За тэр хүмүүс чинь тэр хохирогч нар чинь болохоор манайхаа энэ federal case-тэй ямар ч холбоогүй байгаа. Тэр хүмүүс өөрсдийн гэсэн civil lawsuit-тэй дэрийн эсрэг хийж байгаа гэсэн үг. Тэр нь болохоор иргэний одоо шүүхийн нэхэмжлэлийг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрв тэр шүүх хурлууд нь одоо болох л байх, одоо эсвэл шүүх хурал болохоос өмнө deliberation гэдэг юм байдаг шүү дээ. Одоо ингээд хоорондоо ярилцаад тохиролцоод одоо хэрв settlement хийх юм бол settlement хийгээд эсвэл бүр шүүх хурал руу явах бол ингээд шүүх хурал руу явдаг. За тэгээд тэдэр нь бол одоо угаасаа болоод явж байгаа. Тэгээд гэхдээ тэр хэрэгүүд дээр одоо ялагдсан тохиолдолд шоронд ингээ ороод байхаар тийм хэрэгүүд бол биш байгаа. Иргэний хэрэг учраас зүгээр одоо хохирлыг нь барагдуулна гэсэн үг. Тэгээ тэр одоо хохирогч нарын асууж байгаа мөнгүүдийг л төлнө гэсэн үг байхгүй юу? Тэрнээс биш бол одоо энэ federal case-ний хэрэгтэй адилхан одоо бүр ингэж шоронд ороод байхаар тийм хэрэг гэсэн үг бол биш ээ. Харин энэ federal case-ний хувьд болохоор хэрв дэрийн одоо энэ 8-7 хоногийн шүүх хурлын дараагаар одоо гин буруутай гэдгийг тогтоогдох юм бол насаараа шоронд суух магадлал
маш өндөртэй байгаа. Тийм том ялын одоо өмнө зогсож байгаа гэсэн үг байхгүй юу? За өөр бас нэг асуугдчихсан асуулт юу вэ гэхээр яг комментуудыг уншиж хагаад Justin Bieber яагаад юусаа гарч иж гэрчийн мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? Justin Bieber-ийн тэр хэргийг яагаад юу ярихгүй байгаа юм бэ гэсэн зүйлүүд харагдчихсан яг энэ шүүх хурлын үеэр. Тэрний тухайд хэлэхэд дахиад л манайхаа тэр одоо айгүй олон Hollywood-ийн хүмүүс энэ хүү freak offs нь оролцдог байсан. Тэгээд ийм янз бүрийн том white parties энэ гэх тийм юмнууд зохион байгуулдаг байсан. Тэрэн дээр нь одоо ингээл бага насны хүүхдүүдийг авчираад ингээд party favors болгоод хүмүүст өгдөг байсан энэ төр гэл те. Тэгэл ийм одоо Justin Bieber ч юм уу, Jaden Smith ч юм уу те ийм хүмүүсийг одоо жоохон байхад нь ингээд хүчнэдчихсэн бичлэг нь олцсон гэд тэд нар чинь бол дахиад л манайхаа federal caseтэй бол ямар ч холбоогүй. Justin Bieber үнэхээр өөрөө хохирогч мөн бол өөрөө дэрийг эсрэг одоо charge хийх боломжтой. Дэрийг одоо өөрийнхөө хувийнхаа зүгээс шүүхэд өгөх боломжтой. За тэгээ одоо энэ цуврал бичлэг маань ингээ үргэлжлээд явах хугацаанд хэрэг та нарт маань өөр одоо ойлгогдоогүй ч юм уу тэгээ confused болсон тиймэрхүү одоо асуултууд байх юм бол комментууд дээр ингээ бичээд яваад байгаарай. Би ингээд чадах хатгаараа коммент уншаад тэгээд одоо хариу өгөх үедээ хариу өгөөд эсвэл ингээ айгүй хэмэрхүү одоо асуулт нэгэн асуулт ингээд аягүй хүмүүсээс ирж байгаа тохиолдолд би ингээд бичлэгүүд дээр адресс хийгээд явах болно. За тэгэд өөр бас нэг зүйлийг хэлэхэд намайг ингээд хүлээж үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Бараг л хүн болгон л энэ тухай энэ сэдвийн тухай ярьж байгаа байх. Тэгээ айгүй их тиймэрхүү коммент бичиж байгаа харагцсан. Өөр хүмүүс одоо бичлэг хийж байгаа ч гэлээдээ ингээд зөвхөн ануугаас үзгээд зөвхөн хов болох байгаас үзгээд хүлээгээд байгаа дараагийн бичлэг хизээ орох вэ гэх мэтчлээ айгүй хүмүүс асууж исэн. Тэгээ тэр хүмүүстээ маш их баярлалаа. Намайг хүлээж үзэж агаад тэгээд би чадах ятгаараа хамаг хурдаараа хийх гээд хичээж байна. Тэгээд дэрийгээ одоо энэ бичлэгүүд дээр ингээд бичлэг хийгээ суугаад бол үнэхээр айгүй их цаг ордог, research хийгээд бол цаг ордог. За эхний 2 одоо бичлэг бол яг би өөрөө яг эхний өдөр дээр очиж биеэрээ очиж хийсэн болохоор одоо тэр өөрийнхөө research-ийг судалгаагаа бол яг шүүх хурлын танхимд 8 цаг байхдаа хийчихсэн гэсэн үг. Амар та нарт хэлсэн шүү дээ. Амар их одоо хуудас юмнуудыг бичиж авсан гэд тэ. Тэрийг ингээд суугаад ярих, тэрийг ингээд базаад ярих гэдэг бол айгүй хэцүү байсан. Тэгээд түүнийхээ дараагаар эдитэ хийн гэдэг бол бас айгүй хэцүү зүйл. Тэгэхээр та нар маань одоо ойлгоод хүлээж байгаарай. За Mons Emin Sang Mons Group-ийг сонсож байгаагүй хүмүүс гэж бараг байхгүй бах. Харин тэгвэл та нар маань E-Mons гэж сонсож ирсэн үү? E-Mons гэдэг нь Mons Group-ийн салбар бөгөөд 24 цагийн туршид эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг E-Mons цэгийн вебсайтаараа болон аппликейшнаараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг байгаа. Тэрч бүхэл 18:00 18:83 дугаарлаа 24 цагийн турш холбогдоод бүтээгдэхүүн болон үйлчилгээнд дээр зөвлөгөө авах боломжтой хүргэлттэй өөрөө ирдэг эмийн сан гэд ойлгочихж болно. За тэгээ юу гэж манайхаа E-Mons-ийн маань 5 сараас эхлээд 11 сарыг дуустал 6 сарын турш үргэлжлэх азтай аялал хэмээх урамшуулалт хөтөлбөрөө зарласан байгаа юм байна. За тэгээ хөтөлбөрийн дагуу 6 сарын туршид сар болгон нэг аздан тодруулаад явах байгаа. За тэгээ аздан болсон хүн нь хосоороо Universal Studios-д аялах эрхийн эзэн болох нэ. За тэгээд эхний сарын аялын хөтөлбөрт хэрхэн оролцох вэ гэх юм бол 5 сарын 13-наас 6 сарын 30-ны хооронд E-Mons вебсайтаас эсвэл E-Mons аппликейшнээр эсвэл 181883 гэсэн дугаарлах холбогдоод 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд суглаанд оролцох эрх чинь үүснэ гэсэн үг. Аздан сар бүрийн 5-ны өдөр random байдлаар тодруулаад явах юм байна лээ шүү. За би доор description хэсэгтээ E-Mons аппликейшнийг татаж авах линкийг оруулчихъя. E-Mons цэгийн Facebook хуудас руу ороод лайк дараад найзаагаа меншн хийгээрэй. За тэгээд та нар маань өөрөө ирдэг эмийн сан E-Mons-оос худалдан авалт хийгээд хосоороо Universal Studios-д аялах эрхийн эзэн болцгоогоорой. За одоо ингээ хэдүүлээ Cassie Ventura-гийн cross examination тухай ярилцгаая. За Cassie-гийн cross examination яг 2 өдөр үргэлжилсэн байгаа. 5 сарын 15-ны 4-р өдөр эхлээд 5 сарын 16-ны 5 дахь өдөр аль биесээр ингээд дууссан байгаа. Тэгээ 2 өдөр үргэлжилсэн гэсэн үг. За дэрийн өмгөөлөгч нараас defense талаас аль өмгөөлөгч одоо энэхүү cross examination-ыг хийж явуулсан бэ гэх юм бол Anna Estevao гэдэг эмэгтэй өмгөөлөгч байгаа. Нэрээ team зургнууд яваад байгаа шүү дээ. Нэг team зурчихсан зургнууд те. Тэр чинь болохоор яг шүүх хурлын танхим дотор байдаг аль биесны sketch зурдаг зураач нар байгаа. Тэгээ угаасаа дотор нь ингээд ороод зурглаач нар одоо
зураг авч болохгүй учраас тэ ямар ч камер энэ төр allowed биш болохоор зураач нар sketch artistууд байгаа. Тэгээ тэр sketch artistуудын хийсэн юм зургнууд нь ингээд өдөр болгон шүүх хурлын дараа ингээд олон нийтэд тараагдаад байгаа байхгүй юу. Тэгээ та нар тэр зургнуудаас нь харсан байх Cassie одоо эхний 2 өдөр тэ одоо өөрийнхөө testimony-хаа эхний 2 өдөр буюу prosecutor тал direct examination хийж байгаа үед дандаа тийм урт плажууд өмсөж яваад байсан. Одоо нэг тийм sweater dress нүүд тэ ийм хоолой молоотой намайг яг очдог 3 дахь өдөр болохоор ийм хоолойтой хүзүүтэй нэх урт тийм плаж өмсөд одоо носон плаж тэ. За тэгэнгүүтээ гадуура айгу тийм уртаа хэмээний тийм trench coat гэж ярддаг. Trench coat буюу одоо цув гэсэн үг. Тийм цув дээр өмсчихсэн байсан. За тэгээ эхний өдөр болохоор би өмнөх бичлэгнээр ярьжсэн тийм боронгийн бас dress өмсчихсэн байсан. Харин энэ cross examination-ы зургнуудаас нь хэрэг та нар харах юм бол Cassie дандаа тийм blazer-нууд өмсч явдаг болсон байгаа. Тийм одоо костюмнууд гэсэн үг. Хахгүй тийм suit-нууд. Тийм учраас би өнөөдөр Cassie-тэй ингэж жоохон connect хийх гээд ийм blazer өмссөн байгаамаа. Тэг ямар ч гэсэн та нартай тэрийг бас point out хий гэж бодлоо. Тэгээд угаасаа ер нь ийм гэрчүүд эсвэл одоо энэ сэжигтэн тэгээ suspect одоо дэрий гэсэн үг штэ. Ийм хүмүүс чинь шүүх хурлын танхимд ямар хувц өмсөх вэ гэдэг нь бас айгүй чухал байдаг. Тэгээ өмгөөлөгчд нь ч гэсэн зөөлдөг байхгүй юу. Тэгээ дэрийг та нар хараад байгаа бол дандаа нэг тийм цагаан дуу беж өнгийн хувцснууд өмсөд байгааг та нар харж байгаа байх те. Нэг тийм костюм энэ бол өмсөхгүй байгаа байхгүй юу. Яагаад вэ гэх юм бол тэр цагаан өнг тийм беж өнг чинь бол ер нь нэг тийм гэгээлэг зүйлтэй болон тийм гин буруугүй те нэг тийм innocent гэж ярьдаг штэ. Тийм одоо зүйлтэй жоохон одоо холбогдчихдаг учраас албаар ингээд хүмүүс иймэрхүү сэжигтэй хүмүүсүүд шүүх хурлын үеэр тийм цагаан өнгийг prefer хийдэг гэсэн өмгөөлөгчдөр нь ер нь тэгж зөвлөдөг гэсэн. За ер нь тэгээд cross examination юу вэ гэхлээр манайхаа яг өмнөх удаа нь болохоор direct examination хийгдчихсэн байгаа те. Prosecutor талын дуудаж байгаа гэрч байгаа шүү дээ Cassie чинь. Тийм учраас эхлээд тэр дуудаж байгаа гэрчийг дуудаж байгаа тал нь өөрийнхөө асуултуудыг асууж эхэлдэг байгаа. Тэр нь бол direct examination. За тэгээд cross examination гэдэг нь юу вэ гэх юм бол одоо эсрэг тал нь дараад нь гарч ирээд те яг тэр direct examination дээр юу болсон бэ гэдгийг ингээ сайн сонсож байгаа шүү дээ те. Тэгчгээд одоо тэр гэрчийн тэр үеэр өгсөн мэдүүлгүүдийг нь одоо ухаж төвхнөх гэсэн үг. Тэр өгсөн бүх одоо хариултуудыг ингээ сайн тэмдэглэж авч агаад тэр хүн тэр мэдүүлгийг өгж байхдаа юун дээр алдаад ярьчихав. Юун дээр жоохон худлаа ярьсан байх магадaltaй байна. Аль өгнүүдийг нь жоохон ингэж мушгиж болохоор байна. Алийг нь ингээд худлаа ярьж байгаа юм шиг одоо тэ corner хийж болохоор байна гэдэг тийм юмнуудыг одоо ийм cross examination-гийн үеэр хийх ёстой байдаг. Одоо энэ defense талын өмгөөлөгч нар. За тэгэхээр угаасаа ойлгомжтой дэрээгийн энэхүү өмгөөлөгч нь cross examination-ийнхаа үеэр Cassie-гийн одоо character-ыг нь үгүй хийх. Тэ character-ыг нь буюу хувь хүнийхэн талаас муу хүн болгож харагдуулах. Cassie угаасаа энэ freak off-суудыг өөрөө хүсдэг байсан. Cassie хүсдэг байсан учраас энэ зүйлд оролцдог байсан. Огтхон ч дэрий Cassie ингэж одоо дарамтлаад сүрдүүлээд албатан хүчтэйгээр энэ freak off-суудад гаж зүйлүүдэд оролцуулдаг байсан. Cassie өөрөө гаж зүйлүүдэд дуртай байдаг байсан. За Cassie өөрөө drug тэ мансууруулах бодиснуудыг хэрэглэх дуртай байсан. Cassie өөрөө энэхүү зүйлүүдэд дуртай учраас дандаа энэ freak off-суудаа өөрөө ингэж зохион байгуулж arrange хийж энэ биеийн үнэлэгчүүд рүү залгадаг байсан. Биеийн үнэлэгчүүд ингэж холбоо байрдаг байсан, хотелнуудыг өөрөө book хийдэг байсан. За тэгээд дээрэс нь Cassie өөрөө жоохон явдалтай эмэгтэй учраас дандаа ингэж бас өөр хүмүүстэй явж дэрийн араар нь тавьдаг байсан. Тэрнээс гадна ер нь Cassie чинь ийм хөгшин өөрөөсөө ахмад насны хүмүүст дуртай. Яагаад гэх юм бол тэр ахмад насныхаа хүмүүс нь аль үшэнэ одоо карьерийнхаа хувьд айгүй тийм well off болчихсон учраас тэр хүмүүсийн одоо санхүүгээс нь benefit хийдэг байсан. Тийм учраас албаар ийм хөгшин хүмүүстэй явуулдаг байсан гэх мэтчлэн ийм зүйлүүдийг 12 тангарагтны шүүгч нарт харуулах гэдэг байхгүй нотлох гэдэг байгаа юм. Тийм учраас одоо энэ зүйлүүдийг батлах тиймэрхүү асуултуудыг асуусан гэсэн үг. Дандаа ер нь нэг тиймэрхүү төрлийн асуултуудыг асууж исэн Cassie-хаас. За ингээд cross examination албан ёсоор эхэлсэн байгаа. За тэгээд ер нь энэ cross examination-ы үеэр энэхүү defense талынхаа өмгөөлөгч нь Cassie-д айгүй олон тийм text message-уудыг харуулдаг. Ер нь тэр нь бол ингээд өөрийнх нь нотлохоо байгаад байгаа хгүй одоо энэ талаас defense талаас гарч байгаа нотлохоо байгаа юм.
айгүй олон жилийн туршид янз бүрийн жилүүдээс те ингээд 2006 оноос ахуулаад энэ хоёрыг одоо үерхэж одоо дуусан дуудалтай 2018 он 19 оныг хүртэлх энэ олон жилийн иймэрхүү текстүүдийг янз бүрийн текстүүдийг ингэж гаргаж ирж Cassie-гаар уншуулдаг. За эсвэл ингээ Cassie уншиж чадахгүй байвал за би тэгвэл уншаадахыг гэж байгаа л нөгөө өмгөөлөгч нь уншиж өгдөг заяа. Тэгэхээр ер нь 12 тангарагтны шүүгчийн өмнө одоо энэ тэр текстүүдээс нь те Cassie ямар хүн байсан бэ гэдгийг л ингээ харуулахыг хичээгээд байгаа байхгүй юу. За тэгээ эхэндээ болохоор зүгээр ингээд шууд Cassie-гаас асууж эхэлж байгаа байхгүй юу. Ерөөсөө та өөрийгөө танилцуулаач ч гэдэг юм уу те янз бүрийн тийм small talk ерөөсөө хийхгүйгээр шууд л асуулт руугаа орсон. Тэр нь болохоор та хоёрын харилцаа те Cassie дэрэ хоёрын харилцаа гэж ярьж байгаа байхгүй юу. Та хоёр бол одоо ингээ 11 жилийн турш үерхсэн. Тэгээ тэр үедээ ингээ би бинийхээ ингээ одоо хайртай хүн байсан, дурлцсан байсан тийм үү гэж асуусан. Тэгсэн чинь Cassie тийм ингээл хариулж байгаа байхгүй. Тэгэд 11 жилийн турш та хоёр үерхэж байхдаа та ингээд дээрээ хайртай байдаг байсан уу гэсэн ингээл үнэхээр хайртай байсан гэж хариулж байгаа. Тэгсэн чинь та дээрээ ингээд таны хайрыг чинь reciprocate хийдэг байсан гэж бодож байна уу те? Одоо дээрээ танд бас хайртай байсан гэж бодож байна уу гэж тэгсэн чинь yeah I think so гэж хариулж байгаа байхгүй. Тэнгүүдээ айгуу санаа асуулт асуусан. Та 11 жилийн хугацаанд you took care of him гэж байгаа байхгүй. Та 11 жилийн туршид дэрийг одоо ингэж санаа тавьж арчилж исэн, дэрийг арчилж исэн тийм үү гэж асуусан. Тэгэхэд бол Cassie I think so. Тийм л байхаа гэж хариулсан. Тэгээд тэр аягүй жоохон сонир асуулт байгаа ч тий. Зүгээр ингээд үерхчихсэн үү биш та ингээд дэрийг арчилж байсан. Дэрийг санаа тавьж ингэж арчилж исэн одоо асарж исэн ч юм уу тий баг монголоор тэгж орчуулах юм аашаа. Тэгж одоо сонсогдож байгаа хгүй тийм сонир асуултыг асуусан ба. Та бол ингээд дандаа дэрийг Sean гэж дууддаг байсан юм байна. Өөрийнх нь жинхэнэ нэрээр, maiden нэрээр тий. Ер нь бол ингээд дэрийн жинхэнэ нэр нь бол угаасаа Sean Combs штэ тий. Дэри одоо P Diddy, Puff Daddy тэгэл сүүлд өөртөө Love гэдэг нэр өгсөн. Энэ нэрнүүд ч юм бол өөрийнх нь одоо тайзных нь нэрнүүд нь байгаа. Тэгэнгүүт та ингээд хүн болгон ер нь индастригийн хүнтэй янз бүрийн хүн болгон ер нь Diddy ч юм уу, Puff Daddy ч юм уу, Puff ч юм уу тиймэрхүү өөрөөр нэрүүдээр дууддаг байсан бол та Diddy-г Sean гэж дууддаг байсан юм байна тийм үү? Ингээл асууж авахгүй гэсэн чинь yes гэж хариулж байгаа байхгүй юу? Тэгээ энүүгээр ер нь юг харуулах гээд байгаа вэ гэхээр те Cassie өөрийгөө ер нь бусад хүмүүсээс ер нь жоохон илүү гэж боддог байсан ч гэж гэх юм уу те. Ер нь ингээд Cassie Diddy хоёрын connection нь те ингээд холбоо нь бол бусад хүмүүсээс арай илүү байсан. Тэгээ Cassie тэгээд өөрийгөө бусад хүмүүсээс илүүтэйгээр ингээд Diddy-тэй ойр дотны харилцаадаг гэж боддог байсан. 11 жилийн хугацаанд гэдгийг л гаргаж ирж ярих гээд байгаа юм шиг байгаа байхгүй тий. Cassie бол онцгой хүн. Тийм учраас та ганцхан Diddy-г ингээл Puff юу лээ Sean гэж дууддаг. Ерөөсө Diddy гэж дууддаггүй гэж харуулах гээд байгаа юм шиг байлаа. Одоо энэ хоёрын айгуу тийм special bond-ыг л харуулах гээд байгаа юм шиг байгаа байхгүй. Одоо энэ хүү defense талаас. За тэнгуүдээ Diddy энэ хоёр ингээд sexual холбоонд орж эхэлснийхаа дараахан тий яг ихэнх үедээ гэсэн үг шүү дээ. Энэ хоёрын харилцааны ихэнх үед ингээд Cassie Diddy рүү бичдэг байсан мессежүүдийг энэ хоёрын хоорондоо солилцчихсан мессежнүүдийг харуулдаг байгаа. Тэгээд Cassie-гаар уншуулдаг. Тэгээд нэг мессеж байгаа хгүй имэйл байсан. Тэгээд айгүй урт тийм имэйл байсан. Тэгээд тэрнийхэн gist-ийг ер нь өгч юм бол те би ингээд чамтай байхад айгүй гоё байсан. Би чамтай ингээд хамт байхад айгүй гоё мэдрэмж төрдөг. Тэгээд ер нь ингээд би бодоод байсан чинь ингээд чамтай ойртож дотносны дараагаар ингээд би ер нь ажиглаад байсан чинь чи баг надтай биш те надтай ийм харилцаа үүсгэх биш баг одоо миний найзтай те Carrie Morgan ингээд найз нь байгаадсан штэ би өмнөх дугаараар айгүй их тэр найз ахын тухай ярьж байсан. Бараг л Carrie-тэй чи ингэж одоо харилцаа холбоо үүсгэсэн арай дээрээс юм шиг байна. Би ингээд Carrie өөрийнхөө найзыг мэдж байгаа учраас бас ингээд чамтай ингэж ойр дотн болсныхаа дараа ингээд ажиглаад байхад бол та хоёрын ер нь vibe чинь та хоёрын ер нь ингээд хувь хүний байдал чинь илүү зохицох юм шиг байна. Тэгэхээр ер нь maybe Carrie was better fit for you гэж яриад байгаа хгүй тий. Тэнгүүтээ ингээд бас энэ имэйл дотор хэлж байгаа. Чи намайг ингээд амар тийм malicious person гэж бодсонд би айгүй ингэж сайд болж гин тий. Чи намайг тэгж бодсон болохоор надад айгүй хэцүү байна, гунигтай байна гэсэн нэг тиймэрхүү бас зүйлүүдийг бичсэн байлээ. Тэгээд тэр нь бол яг ямар context дээр яг үнэхээр дээрээ өөрийг нь тэр чи бол malicious person гэж хэлсэн юм уу мэдэхгүй ямар ч нэг тийм out of context тийм message байсан юм байна лээ. Defense lawyer бас харуулах гээд байгаа зүйл нь бол тэ ингээд одоо Cassie баг ингээд дэрийг ярасгүй гээд тэ дэрийг айгүй амар дурлцсан тэгэж баг харилцаа нэглсэн юм шигээр ингэж харуулахыг
хүссэн байгаа хгүй одоо энэ хүү text message-үүдээр. Тэгээ одоо энэ defense lawyer нь асууж байгаа. Та ингээ Carey Morgan гэдэг өөрийнхөө найзынхаа тухай mention хийсэн байна. Яагаад тэгж хэлэх болсон бэ гэж асууж байгаа хгүй. Тэгсэн чинь зүгээр би тухайн үедээ л тэгж бодсон те ингээд Carey-тэй илүү зохицох юм байна гэж бодсон гэж хэлсэн. Тэгсэн чинь яасан та хоёр ингээд дараад нь харилцаанд орж ирсний дараагаар одоо Carey Morgan айгүй ингэж саад болдог байсан уу? Та ингэж Carey-тэй ингэж бараг дэрийг харддаг байсан уу ухааны юмнуудыг асуусан. Тэгсэн чинь үгүй яг ингээ үргэж гиснээ дараагаас бол тийм асуудал байгаагүй. Carey-тэй хардаж мардадсан зүйл бол байгаагүй. Гэхдээ Carey бол дандаа бит хоёртой ингэж те ер нь hang out хийдэг байсан. Тэгээ хамтдаа ингээ ер нь байдаг байсан тухай ярьсан баа. За тэгэл бас өөр мессежнуудаас нь ингээ харуулах юм билээ шүү дээ те. Хин дэрийг ингэж бичиж байгаа хгүй Cassie руу. Бас л нилээн одоо relationship-ийнхаа ихэнх үед юм шиг байлээ. Дэрийг бичсэн мессеж нь болохоор би өстө үнэхээр жаргалтай байна. Чи зөвхөн намайг харахын тулд те зөвхөн надтай уулзахын тулд Атланта руу нисэж ирж байгаа чинь намайг үнэхээр жаргалтай болгож байна. Би бол өөрийгөө үнэхээр хамгийн одоо азтай залуу гэж бодож байна. Би чамд маш их хайртай. Би чамайг айгүй их санаж байна. I can't wait to hold you гэж хэлсэн байгаа аахгүй. Би одоо ингэ чамайг үнэхээр тэрхийг тэсэн ядан хүлээж байна гэсэн тийм зүйлийг бичсэн маа. Тэнгүүд Cassie тэрэнд нь хариулангуудаа би ч гэсэндээ үнэхээр их азтай эмэгтэй. Би чамайг маш их санаж байна. Би тэгээд чиний хүссэн газар руу чинь нисэх болно. Хизээл бол хизээ чам дээр нисээд очих болно. I love you, Cass. Тэ би чамд хайртай шүү, Cass гэж бичижсэн байгаа байхгүй. Бас нэг сонирхолтой юм гэх юм бол манайхаа энийг чинь дараад нь ингэж одоо defense талаас гаргаж ирдэг. Cassie өөрийгөө CC гэж дууддаг байсан. Одоо Diri бас ингээ Cassie CC гэж дууддаг байсан. Тэгээд ер нь яагаад CC гэдэг аав гэхээр те за эхний scene бол Cassie, нөгөө хоёр дахь scene болохоор Combs. Өөрөө бүр ингээд Diri-тэй гэрлэхийг аягүй хүсэж байсан учраас тэгээд Diri-гийн одоо овгийг нь өөрөө аавна гэж бодож байсан учраас Cassie Combs. Тэгээд тэрний initials буюу тэрний хоёр эхний үсэг CC гэж дууддаг байсан байна. Энэ тухай ч гэсэндээ одоо нэг хамгийн эхний өдөр одоо testify хийсэн нөгөө нэг security залуу байгаа штэ те Israel Flores гэд тэр залуу ч гэсэндээ хэлжсэн. Яг тэр нөгөө нэг incident-ийн үеэр дээшээ 6 давхарт гараад очсон чинь одоо хин Diri Cassie CC гэж дуудаж исэн гэж одоо хэлсэн байгаа тэр залуу өөрийнхөө testimony дээр. Тэгэхээр яг тэр нь үнэн болж тарж байгаа байхгүй те ингээд Diri дандаа Cassie CC гэж дууддаг байсан. Одоо Cassie ч гэсэндээ өөрийгөө тэгж дуудуулах айгүй дуртай байсан гинэ. Cassie Combs CC гэж дуудуулах. За Cassie-гийн Diri руу бичсэн бас нэг мессежний жишээ гэх юм бол би чамаас хүүхэдтэй болохдоо тэсэн ядан хүлээж байна гэж бичсэн байгаа байхгүй юу. I can't wait to have a baby of our own. Diri ч айл үжиний хүүхдүүдтэй байгаа штэ тий. Айл үжи одоо Cassie-тэй нийлэхдээ 4 хүүхэнд одоо төрчихсөн байсан. Тийм учраас хоёулынгийнхэн дундаас гарсан хүүхэдтэй болохдоо би айгүй ингээ excited байна гэсэн зүйлийг Diri руу бичижсэн байна лээ. За тэгэхээр иймэрхүү мессежнуудаас ингээ хараад хахад бол тий Cassie бол үнэхээр Diri-д амар дурлцсан байгаа гэдгийг бол та нар хараад байгаа бах тий. Тэгэл би өмнөх дугаартаа бас ярьжсэн тий. Бас нэг мессеж байсан шүү дээ. Би бол ингээд чиний хүссэн эмэгтэй чинь болж өгөө энэ гэсэн мессеж байсан. Тэгэл одоо харж байгаа. Би бол хизээл бол хизээ хаашаал бол хаашаа ингээд чам дээр нисэд очно гэл те. Тэгээ би чамаас хүүхдтэй болохоо тэсэн ядаа хүлээж ийн гэл те өөрийгөө Cassie Combs энэ гэж дуудаж байна гэдэг нь болохоор үнэхээр л аимшигтай дурлалчихсан. Өөрөө Cassie Diri-гийн бүр ингээд эхнэр нь найз охин нь байхыг хүсэжсэн гэдгийг нь л харуулдаг байгаа юм. Diri-д ийм амар хайртай байсан юм чинь өөрөө чи араар тайхууд те танд айгүй хэцүү байсан байхаа. Таныг айгүй өвтгөжсэн байхаа. Right гэж асууж байгаа хгүй. Тэгсэн чинь not every time гэж хэлсэн. Миний араар тавих болгонд тэр үе болгонд нь одоо намайг өвтгдөг байсан зүйл биш ээ. Тэгээ би өвддөггүй байсан гэж хэлэх гээд байгаа хгүй. Diri угаасаа өөрийнх нь араар айгүй их cheat хийдэг байсан. Айгүй их одоо араар нь тавьдаг байсан. Тэгээ тэр бол зүгээр баг normal үзэгдэлтэй. Cassie Diri хоёр бол ингээд хэдийгээр одоо би ингээ яриад байгаа шүү дээ. Одоо энэ шүүх хурлын үеэр яригадаад байгаа Cassie Diri хоёр 11 жилийн туршид хамт байсан гэдэг те. Тэгээ та нар бас нэг ямиг ойлгож авах зүйл ингээд гэх юм бол манайхаа Cassie Diri хоёр хэдийгээр 11 жилийн турш ингээд үерхсэн байгаа ч гэлээ те. Ер нь on and off те ингээл нэг салаал нэг нийлээл тэгээд айгүй хугацааг хамтдаа өнгөрөөж байгаа ч гэлээ те. Cassie бол Diri-гийн main girlfriend нь байгаагүй гэдгийг маш сайн ойлгож авах хэрэгтэй манайхаа. Cassie
Дiriгийн яг нэг publicly known те олон нийтийн өмнө ингээд энэ миний найз охин, Cassie бол миний найз охин, Diri Cassie хоёр үргэж байгаа гэсэн тэр хугацаа нь бол маш богино. Тэр хугацаанд бол нэг 2-3 жил байсан юм байна лээ. Тэрнээс өмнө тэр 2-3 жил нэг Met Gala-гийн үеэр тэр чинь хэдэн оны Met Gala байлаа? 2016 оны юм уу? 17-18 оны ч юм уу? Би одоо яг олж хаад энд оруулж хай. Тэр хамтдаа Met Gala энэ дээр орж байгаа тэр нэг ганц 2 жил л энэ хоёрыг албан ёсоор ингэж хамтдаа байснаас биш. Тэрний өмнө бол айгүй олон жилийн хугацаанд Diri ер нь Cassie-г нууж исэн гэсэн үг. Ер нь ингэж олон нийтийн нүдэн дээр байгаагүй. Олон нийтийн нүдэн дээр өөрийнх нь найз охин нь хин гэж явж исэн бэ гэх юм бол Kim Porter. Өөрийнх нь хүүхдүүдийнх нь ээж Kim Porter яг албан ёсных нь the publicly known girlfriend нь байсан. Түүнээс гадна зөвхөн энэ хоёртой ингэ байгаад байгаа гэсэн үг огтхон биш заяа. Үүнээс гадна зөндөө олон эмэгтэйчүүдтэй ингээ зэрэг явуулдаг байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь заримдаа тэр эмэгтэйчүүдтэйгээ ингээд олон нийтийн одоо ийм ивент энтрүүд дээр харагддаг. Бас нэг өөр эмэгтэйтэй явж байгаа. Тэгэнгүүт Cassie тэрийг ингээ харчхаад айгүй амар hurt болдог байсан юм байна л да. Гэтэ яг энэ defense lawyer-ын асууж байгаа асуултанд Cassie хариулахтай бол Diri бол өөрийнх нь араар дандаа ингэж тавьдаг байсан учраас тэгээ өөрийг нь дандаа ингэж cheat хийдэг байсан учраас дандаа бол ингэж тэгээ өвтгөөд тэгээ өөрийнх нь өвтөлстэй амар тэгээ атархаад одоо юу хардаж сэрдээд байх зал бол байгаагүй. Хардхын хувьд бол харддаг байсан гэхдээ үргэлж бол бишээ гэдгийг бол ингэж Cassie тодотгож хэлсэн байгаа. Та өөрийгөө ингэж insanely jealous байсан гэж хэлсэн те гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь insanely jealous гэдэг чинь бол бүр ингэж солиортлоо галзууртлаа хартай гэсэн үг аахгүй. Тэгэд та тэгж хэлсэн гэдгсэн. Тэгсэн чинь гэд тэрийг болохоор нэг direct examination дээр тэгж хэлсэн гинэ. Өөрөө Cassie нэг зүйл ярьж байгаа л ингээл амнаас тийм л гаргачихсан юм байна л да. Би ингээд insanely jealous байсан гэд тэ. Та яг direct examination-ы үеэр өөрийгөө I was insanely jealous гэж хэлсэн ингээд тэгсэн чинь зүгээр ер нь би ингээд залуу байсан учраас ялангуяа relationship-ийнхаа ихэнх үед би 21-22 настай байсан. Айгүй naive байсан. Айгүй тийм одоо mature болоогүй байсан учраас үнэхээр харддаг байсан бол үнэ. Айгүй амар хартай байсан уу? Хартай байсан. Тэгвэл би бол өөрийгөө бүр ингээд галзуурч солиорсон гэж бол хэлэхгүй. Бүр тэгэж галзуурч солиортлоо одоо тийм jealous байсан гэж бол хэлэхгүй гэж хэлсэн. За тэгээд defense lawyer-ын цаашаа асууж байгаа. Та ингээд ерөөсөө main girlfriend нь болохгүй байх. Дээрээ тань ингээд нуудаг байсан те. Тэгээд өөрийнхөө яг том holidays те ингээд том баярууд болно штэ те. Тэр үеэр дандаа ингээд таныг орхиод тантай баяраа тэмдэглэхгүйгээр өөрийнхөө гэр бүл рүүгээ Kim Porter болон хүүхдүүд рүүгээ ингээд очичдаг байсан. Таныг айгүй өвтгдөг байсан оо. Тэгэхэд бол Cassie хийсэн тийм тэр бол надад айгүй хэцүү байдаг байсан гэж хэлсэн. За тэг яг энэ argument-ыг нь батлах гад 2013 онд Cassie Diri рүү бичсэн нэг мессежийг нь гаргаж ирж харуулсан байгаа. Тэрэн дээр болохоор ингэж бичсэн байгаа байхгүй Cassie Diri хандаад чи одоо ингээд янз бүрийн баяр болонгууд л ингээд хүүхдүүд рүүгээ Kim Porter руу яваад өгдөг. Тэгээд надад намайг ерөөсөө энэ хүү зүйлүүдэд оролцуулдаггүй. Тэгээд надтай ерөөсөө чи ингэж баяр маярыг өнгөрөөдөггүй. Надад айгүй хэцүү байна. Тэгээд би ингээд чиний одоо main girlfriend байгаагүй айгүй олон жил болж байна те. Тэгээд хоёулаа ингээ анх үерхэж эхлэхэд те ингэж орооцолдож явуулдаж эхлэхэд бол танаа хүүхдүүд чинь бүр нялх байсан. Тэгээд энэ олон жилийн хугацаанд бол ингээ танаа хүүхдүүд чинь намайг мэддэг болж байгаа. Угаасаа ингээ хоёулаа ингээ байдаг гэдгийг те. Тэгж байгаа чи намайг ерөөсөө зүйлүүдтэй оролцуулдаггүй. Тэгэнгүүт ингээд Diri ингээд хариу өгж байгаа байхгүй юу? Ер нь би ингээд хүүхдүүдтэйгээ байх ёстой мостой гэсэн нэг тиймэрхүү хариу өгсөн юм шиг үлээ. Тэгэнгүүт нь Cassie гэхдээ чи ингээд яриад те би хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй. Одоо баярын өдрүүдээр аав нь байх ёстой энэ гэж яриад байгаа мөртлөө танаа охин чинь те Chance Combs 3 охинтой штэ 3 одоо том болцсон охинтой одоо хамгийн бага охин нь бол ингээд бүр ялах 1 настай байгаа. Тэгэхээр одоо энэ 2013 онд бол байгаагүй гэсэн үг штэ тэр ялах охин. Тэгэхээр яг тухайн үед болохоор ингээд 3 охинтой байгаа байхгүй юу? 2 ихэр тэгээд нэг охин байгаа. Тэр 2 ихрийнхэн дээр нэг ихж байгаа байхгүй юу? Chance Combs гэдэг. Тэгээд тэр Chance Combs чинь болохоор хиний Kim Porter-ийн охин биш. Sarah Chapman гэж шал өөр эмэгтэй охин байхгүй юу? Тэгэнгүүт Cassie хэлж байгаа байхгүй юу? Chance чамтай ингээд юг холидейг хамт өнгөрүүлдэггүй штэ. Чи ингээд хэрүү яг яриад байгаа юм бол те хүүхдүүд аавтайгаа цагийг өнгөрүүлэх хэвээр баярын өдрүүдээр гэж яриад байгаа юм бол чи тэгээд ягаад Chance-тай өнгөрүүлдэг юм бэ? Chance чинь ээжтэйгээ ганцаараа өнгөрүүлэл болоод байгаа үсттэй. Тим юм чинь чиний бусад хүүхдүүд чи ягаад зөвөр Kimтэй ганцаараа өөрснөө ингээд баярыг өнгөрүүлж болохгүй байгаа юм бэ? Тэгээд заавал чи тэнд байх ямар шаардлагатай юм бэ? Тэглээч ерөөсөө та хоёр ингээд Kim
Дэрий хоёр ингээд ерөөсө гэрэлж байгаагүй, танаа хүүхдүүд чинь бүгдээрээ мэдэн та хоёрыг зүгээр юм яг жинхэнэ харилцаанд байдаггүй, тэгээ жинхэнэ тийм хайр дурлалын тийм happy marriage харилцаанд байдаггүй гэдгийг угаасаа хүүхдүүд чинь жоохон байх үеэсээ мэднэ. Тийм учраас ингээд тэ тэр хүүхдүүд чинь ингээд амар гутраад тэ манай ингээд ээж аав хоёр юм юу аз жаргалтай хосууд биш юм байна, ийм happy family биш юм байна гэсэн зүйлийг одоо гинт олж авч бодож байгаа зүйл биш шүү дээ. Угаасаа тэр жоохон хүүхдүүд чинь жоохон байх үеэс мэддэг байсан. Тийм байхад чи яагаад ганц удаа ганц holiday-ийн үеэр надтай ингээд өнгөрөөж болохгүй байгаа юм бэ гэх мэдчлэн яг ийм утгатай мессежийг явуулж исэн байгаа байхгүй. Тэгэхэд бол дэрий үгүй би хүүхдүүдтэйгээ байна. Хүүхдүүдтэйгээ одоо цагийг өнгөрөөнө. Баярын өдрүүдээр гээд одоо дэрий одоо Cassie-гийн бичсэн зүйлийг нь тоогүй юм байна лээ. Тэгээд defense lawyer нь асууж байгаа байхгүй. Та яг энэ 2013 оны үеэр дэрийгийн main girlfriend яг жинхэнэ үндсэн найз охин нь байхыг хүсэжсэн тийм үү гэж асуусан. Тэгэхэд бол Cassie тийм ээ. Яг 2013 онд бол үнэхээр би яг дэрийгийн жинхэнэ найз охин байхыг хүсэжсэн. Because I thought I deserved it. I earned it гэж хэлсэн. Би яг үнэхээр өөрийгөө дэрийгийн үндсэн найз охин байх эрхтэй болсон, эрхээ олж авсан гэж бодож исэн гэдгээ хэлсэн маа. За тэгээ яг саяны уншсан мессеж шүү дээ. Ингээл чи надтай ингээд цагийг өнгөрөөхгүй байна. Одоо баярын өдрүүдээр гэсэн те. Яг тэр мессежнийх нь одоо үргэлжлэн байгаа хгүй. Тэрийг бас ингээд Cassie-гаар уншуулсан. Тэгсэн чинь яг доотлолт нь ингээд бичсэн байгаа хгүй. Өнөөдөр шиг яг ийм өдөр хоёлаа ингээд freak off хийжсэн ч болоосаа гэж би ингээд бодож байна гэж хэлж байгаа хгүй. Яагаад defense lawyer нь бол энийг гаргаж ирж байгаа нь угаасаа ойлгомжтой байгаа бах те. Cassie өөрөө эхэлж freak off-ыг хийхийг хүсэж байна гэдгийг ингээ initiate хийж байгаа. Ерөөсөө дэрий хоёул хамтдаа freak off хий гэж хэлээгүй. Cassie-гийн зүгээс ирж байгаа болохоор хүмүүст харуулаа те. Шүүгч нарт харуулаад харал та. Cassie өөрөө ингэж бас freak off-ыг хийя гэж асуудаг initiate хийдэг гэсэн бидтэй гэдгийг харуулах гэж энэ одоо мессежийг харуулж байгаа нь ойлгомжтой ба. За одоо тэгээ цаашаа үргэлжлүүлээд айгүй их тиймэрхүү freak off-уудын тухай мессежнуудыг нь гаргаж ирж харуулдаг байгаа. Айгүй олон жилийн туршид хоорондоо freak off-уудын тухай бичижсэн мессежнууд заяа. За жишээ ингээд гэх юм бол дэрий Cassie руу бичсэн нэг мессеж байгаа. Тэрэн дээр болохоор би ингээд одоо чамтай унтахыг тэсийн ада хүлээж байна. За тэгсэн чинь Cassie хариулаад I can't either. I really wanna fuck гэж бичсэн байгаа хгүй. Тэр нь болохоор те би ч гэсэндээ хүлээж тэсэхгүй нэ, твчгүй нэ. Би үнэхээр ингээд секс юмэрэнэ гэсэн тийм зүйлийг бичсэн байгаа. Тэнгүүд дэрий хариулаад I'm so horny, I can't concentrate гэж бичсэн байгаа хгүй. Би үнэхээр ингээд сэрэл хөдөлж гисэн байна. Үнэхээр ингээд өөр юмд төвлөрч чадахгүй байна гэж бичсэн байгаа юм. За бас нэг мессеж гэх юм бол 2012 оны 7 сард явуулж исэн мессеж юм байна. Энэ нь болохоор Cassie дэрий рүү бичсэн мессеж байгаа байхгүй юу? Энэ дээр болохоор I'm so horny and bored гэж бичсэн байгаа байхгүй. Би үнэхээр амар сэрэл хөдөлчихсөн байна. Тэгээд бас айгүй уйдаад байна гэж бичсэн байгаа. Defense lawyer нь хэлж байгаа байхгүй. Таны энэ явуулсан мессеж чинь яг freak offs хийж дуусны дараахан байсан гэсэн те гэд асуусан. Тэгсэн чинь Cassie тийм л юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр одоо ингээд дэрий Cassie хоёр яг дөнгөж freak offs хийж дуусчаад тэрнийх нь одоо дараахан ч юм уу те Cassie дэрийд ингэж бичиж явуулсан байгаа байхгүй юу? Айгуу би бас ингээд айгуу сэрэл хөдлөөд байна. Өстой уйдаад байна. Бараг дахиад хийя гэсэн ухааны юм шиг тийм мессежийг бичсэн юм байна. За бас нэг айгуу damaging message байгаа заяа. Cassie-г ер нь айгуу тийм муу болгож харагдуулж байгаа мессеж юу вэ гэх юм бол 2009 онд бичигдсэн мессеж байгаа. Тэрэн дээр дэрий I can't wait to watch you. I want you to get real hot гэж бичсэн байхгүй. Тэрэн дээр болохоор те би үнэхээр ингээд чамааг өнөөдөр ингээд хараад сууна гэхдээ ингээд тэсийн ада хүлээж байна. Тэгээд би чамааг үнэхээр ингээд халуухан байгаасай гэж хүсэж байна гэж хэлж байгаа юм. Тэгээд тэр нь бол угаасаа ойлгомжтой байгаа те. Freak off-ийнхаа үеэр ингээд чамаа өнөөдөр шөнө ингээд хүнтэй бэлгийн алсанд ороод сууж байгааг үзэж сунаа гэхдээ айгу тийм догдолж байна гэсэн утгаар ингээд бичиж байгаа байхгүй. Тэнгүүд Cassie тэрэнд нь хариулаад I can't wait to stare at some big black dick гэж тэгж хэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор юу гэж нөхөр те би өнөөдөр шөнө ингээд том хар эрхтнийг ингээд ширтээ цуна гэхээсээ тэсэн ядан хүлээж байна гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ би өмнөх бичлэг дээр хэлжсэн те ихэвчлэн энэ freak offs-ууд дээр одоо hierarchy-дэг escorts-ууд бие үнэлэгчтэнд болохоор дандаа хар арьстай бие үнэлэгчтэйдэг байсан. Тэгэнгүүт одоо тэрийг хэлж байгаа юм шиг байгаа байхгүй юу? Одоо тэр escorts-ийнхаа бэлэг хэрэгтнийг хэлж байгаа юм шиг байлаа. За тэгээ 2016 оны нэг
инцидент шүү дээ, тэ. Лос Анжелесын нэгэн хотелд дэрийг Cassie-г зоодсон. Тэр дүрс бичлэг нь ингээд олон цацагдсан байгаа. За тэр инцидентийн болохоос өмнө заяа. Яг тэр үйл явдал болохоос хэдхэн хоногийн өмнө Cassie дэрээ рүү ингэж бичсэн байгаа байхгүй юу? Baby, I wanna FO so bad. Би хонхор минь би үнэхээр freak off хийхийг амар хүсэж байна. Үнэхээр хүсэж байна гэсэн ийм мессежийг Cassie явуулж ирсэн мэн лээ дээрээ рүү заяа. За тэгээ яг 2016 онд тэр зочид буудалд болсон үйл явдлын тухай ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хэлжсэн штэ. Энэ тэр бичлэгэн дээр гарч исэн зүйл чинь болохоор яг Cassie freak offs дээрээ хийж агаад тэгээд зүгтаж гарч ирж байгаа үеийн бичлэг гэ яриадсан те. Тэгэхээр одоо яг тэр болтол тэр freak offs нь ер нь хиний санаа байсан бэ? Хиний одоо санаачлага байсан бэ? Хин зохион байгуулсан бэ гэдгийг харуулах гэдэг юм шиг үлээ одоо энэ defense талаас. Тэгэхээр одоо хин энийг санаачилж энэ freak offs-ыг яг тэр өдөр зохион байгуулсан бэ гэдгийг харуулахын тулд энэ хоёрын хоорондоо бичлэлсэн 2-3 өдрийн мессежүүдийг нь харуулж байгаа хгүй дэлгэж харуулж байгаа. За тэрэн дээр бол ингээд дэрий анх асууж эхэлдэг заяа. Cassie-гаас ингээд freak offs хийя гэж асууж эхэлж байгаа. Тэгсэн чинь Cassie, oh baby, I really wanna FO. Би айгу ингээд freak offs хиймээрэн гэхдээ I don't wanna fuck myself up for the premiere гэж хэлсэн байгаа хгүй. Би одоо ингээд амар freak off хиймээр байгаа боловч одоо удахгүй premiere болох гэж байгаа болохоор тэрнээсээ өмнө ингээд те өөрийгөө бас ингээд ятраамааргүй байна. Тэгээ I don't wanna fuck myself up гэж хэлсэн байгаа хгүй. За тэгээд Cassie дэрэгээс асуусан байгаа юм. What should I do? Би яах вэ? Юу хийх ёстой вэ гэж асуусан юм лээ. Тэгсэн чинь ингээд дэрийг хариулж байгаа хгүй. Тийм үү. За тэгвэл зүгээрээ одоо ингээд чи зүгээр надад шийдвэрээ хэлээрээ. Тэгээ ингээд I'm fine with either way гэж бичсэн байсан. За би одоо яасан ч яах вэ? Бараг freak offs хийсэн ч яах вэ? Хийгээгүй ч яах вэ? I'm fine with either way. You just let me know гэж хэлсэн байхгүй. Чи зүгээр надад хийхгүйгээ хэлээрээ. Би чиний одоо хариуг чинь хүлээгээд суужаа гэсэн мессеж ингэж хэлсэн байгаа. За тэгэнгүүт defense lawyer нь хэлж байгаа байхгүй юу? Дэрээ тэгээд те I'm fine with either way. Чи зүгээр надад хариугаа хэлээрээ гэж байгаа юм чинь дэрээ таныг юусаа шахаагүй юм байна. Та тэр үед бол зүгээр ингээд за тэгвэл би химээргүй байна. Тэгээ premiere-тэй зориулаад ингээ амармаар байна гэж хэлж болох байсан байх тийм үү? Тэгэхээр ер нь шийдвэрийг таны гарт өгсөн байх тийм үү? Гэж асууж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт ингээ Cassie ер нь ингээл буцаж хариу бичээл те. Oh I just don't know. Би одоо яхаа мэдгүй байна энэ гэсэн мессеж ингээл бичиж агаад тэгэнгүүт дэрийн одоо мессежийг нь харахад бол арай жоохон aggressive болж эхэлж байгаа нь бол харагддаг заяа. Ингээл дахин асуугаад Cassie ерөөсөө ингээ мессеж бичихгүй байгаа цаахгүй тэгсэн чинь чи ханад руу мессеж бичихгүй байгаа юм бэ те. I'm waiting for you те. Би яах юм бэ? Хойлоо хийх үү хийхгүй юу гэж айгу жоохон aggressive болж ирж байгаа мессежүүд бас байсан заяа. Cassie нөх амар их тэгж хариулахгүй байгаа байхгүй. Тэгэхэд дэрий ингээ дахин асуугаад байсан. Тэгсэн чи ингээ дэрий хэлж байгаа нь харагддаг. Ингээд орой 7-оос гэлөө 8-аас эхлүүлж хийчээд ингээд маргааш өглөөнийхөө 4 цаг хүртэл ингээд хийгээд нэг удаан явагдахгүй те. Өмнөх бичлэгээр ярьжсэн хамгийн дор хаяж 36 цаг үргэлжилдэг гэдэг freak offs нь тэгэнгүүт дэрийн одоо санал болгож байгаа нь болохоор Cassie нөө premiere-тэй зориулаад амрах хэрэгтэй болохоор хоёулаа 7-оос оройн 7 илүү 8-аас ахуулаад маргааш үүрийн 4 хүртэл хийя. Тэгээд чи ингээ сайн ингээ ус уугаад, Xanax уугаад ингээд бие цэвэрлээд тэгээд ингээ амраад тэгэх юм бол ингээд чинийх амар ядрахгүй байхаа. Тэгэх юм бол чи ингээд яг premiere-тэй оролцоход ингээд бэлэн fresh болсон байх байхаа гэж одоо team санаачлаа гаргасан юм байл. Тэгсэн чинь ингээ Cassie I don't know гэж ерөөсний хариу шийдвэр гаргахгүй байгаа хгүй. Cassie-гийн одоо бичиж байгаа мессежнээс харахад Cassie ерөөсөө ингэж шийдвэр гаргахгүй байгаа нь бол харагддаг. Тэгэнгүүт тэрээ дахиад асуугаад чи яга надад мессеж өгөхгүй байгаа юм бэ? Одоо энийг хариугаа өгөөч яах юм бэ? Яах вэ өнтер гэл. Ер нь жоохон дэрээ aggressive болж эхэлж байгаа нь бол харагддаг заяа. Тэгж жагаад дэрээ Cassie-д ингэж хэлсэн байгаа хгүй. Тэгэхээр чи одоо ингэж те freak off хэмэргүй байгаа гэсэн үг юм уу? Oh you're so predictable. Чамаг ер нь ингээд те таамаглахад айгу амархан юм а. Чи тэгээд freak off хиймээргүй л байгаа юм байна те гэсэн маягаар ингээд асууж байгаа байхгүй. Энэ одоо defense талаас яагаад ийм мессеж ингээд харуулж байгаа вэ гэхээр харуулах гэж байгаа зорилго нь харалтаа хүмүүсээ тэг дэрийн ингээд Cassie-д өөрт нь шийдвэр гаргах те боломжийг өгөөд байна те. Би freak off хийсэн ч яах вэ хийгээгүй ч яах вэ өнөөдөр чи амрахгүй ингээ freak off хийгээвэл би хийхэд ч бэлэн байна. Гэтэ чиний гарт шийдвэр байгаа шүү гэдгийг дэрээ ингээд боломжийг ингээд Cassie-д өгсөн. Тэгэхэд Cassie өөрөө эцэст ингээд шийдвэрээ гаргаад өөрөө
freak off хийхийг хүссэн байгаа байхгүй гэдгийг харуулах гээд байгаа. Гэхдээ та нар яг ингэ мессежийг нь уншингууд нь шүү дээ, тэ. Яг Cassie бол яг зааж гэхгүй, үгүйч гэхгүй ингээл яриад би тэгмээргүй байна. Одоо ингэ freak off хийчих юм бол тэгнэ гэж бодож ингээд байгаа боловч яг заа гэд хэлчихээгүй байгаа. Эсвэл яг үгүй гэд хэлчихээгүй байгаа. Тэгэнгүүт нь ингээл дээрээ дахин ягаал. За чи тэгээ химэргүй байгаа мó, тэ. You're so predictable. Тэгээ чи өстө баг таамаглахад амарх юм а гэж хэлж байгааг харахад бол харин ч энэ дефенс талын батлах гэдэг юмнаас өөр зүйл батлагдаад байгаа бидтэй. Та нар тэгж бодож байна. Харин ч баг Cassie те яг үнэхээр юу хийгээ мэдэхгүй. За одоо баг те намайг үгүй би одоо яах вэ? Үгүй гэд хэлэх үү болох уу? Яах вэ? Үгүй гэд хэлчихвэл одоо дээрээ яах бол гэл тийм учраас яг албан ёсоор те үгүй гэж хэлж чадахгүй, заа гэж хэлж чадахгүй байгаад байгаа юм шиг санагдахгүй байна. Надад бол ингээд тэр мессежийг уншихдаа яг тийм сэтгэл надад төрсэн байгаа байхгүй. Тэгээ та нар юу гэж бодож байна? Тэгээ түүнээс гадна ингээд дэрийг хэлж байгаа юм те. Чи чамаа ингээд таамаглахад айгүй амархан юм а. Чи тэгээд freak off хиймэрг байгаа мэн те гэж хэлж байгаа нь баг хин Cassie урд нь тэгжсэн юм шиг байгаа байхгүй те. Cassie урд нь би freak off хиймэргүй байна гэж дээрэд хэлжсэн. Энэ одоо энүүгээр батлагтаад байгаа байхгүй те. Чи бараг л дандаа л тэгэх юм а те. Дандаа л ингэж байж яжсэн гів үнтгийн freak off хийхгүй гэд хэлэх юм а. Тэгэхээр чиний одоо бараг над гаргаж байгаа шийдвэр чинь бараг амар predictable байна те. Айгүй ингэж таамаглахад амархан шийдвэр байна гэсэн ухааны юм ярьж байгаа. Тэгэхээр бараг Cassie freak off хийх дургүй байсан гэдгийг бараг энүүгээр батлагдчихж байгаа байхгүй те. Гэтэ угаасаа ийм back and forth юм болоод тэгэж тэгснийхаа дараагаар угаасаа энэ тэр үедээ freak off болсон гэдгийг бол бид нар мэдж байгаа штэ. Тэгээд яг тэр freak off-тоо оролцчиход Cassie тэндээсээ цугтаагаад гараа явж исэн гэсэн. Тэр талаар бол угаасаа өмнөх бичлэгтээр ярьчихсан байгаа. Тэгээд та нар тэрийг үзээгүй бол үзээрэй. За бас нэг өөр мессеж гаргаж харуулсан нь болохоор Cassie дэрээр ингэж бичсэн байгаа байхгүй юу? Миний одоо period тэ миний одоо сарын тэмдэг сая дөнгөж дуусчихлаа. Тэгээд би чамайг явахаас өмнө ингээд freak off хийдэг байжээ гэж бичсэн байгаа байхгүй юу? Яг л одоо миний биений юм дуусчихсан байгаа болохоор тэгээ энэ мессежүүдийг ингээд айгүй ер нь иймэрхүү мессежүүдийг харуулдаг заяа. Cassie-гийн эхлээд өөрөө асууж байгаа тий. Freak off хийдэг байжээ ч гэдэг юм уу. Хойлоо одоо freak off хийж гэдэг юм уу. Baby I want to freak off so bad ч гэдэг юм уу тий. Иймэрхүү өөр тохиолдол дээр Cassie дээрөө бичсэн мессежүүдийг зөндөө харуулж байсан. За гэхдээ Cassie дандаа хариулт байсан. Ингээл энэ defense lawyer-ын дахин асуугаал та өөрөө initiate хийсэн мэн. Та өөрөө freak off хийгсэн мэн. Та шийдвэрээ гаргаж болох байсан мэн гэх асуух болгонд Cassie өөрт нь хариулт байдаг. Тэр нь болохоор би үнэхээр өөрөө freak off хийхийг хүсээд тэг үнэхээр өөрөө тийм гаж зүйлүүдийг хийхийг хүссэн болохоор хоёулаа freak off хийя гэж асуугаад байгаа зүйл бол биш. Хамгийн том шалтгаан гэдэг юм бол те дэрий Cassie-тэй одоо ингэж freak off хийхээс өөр одоо үеүүдэд баг өөртөө цаг хугацааг өнгөрөөдөггүй байсан гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм болцоонд явах ч юм уу зүгээр ингээд freak off хийхгүйгээр хамтдаа гэртээ байгаад ингээд snuggle хийгээд cuddle хийгээд хоёулахнаа биеийн харилцаанд зүгээр normal хосууд шиг ороод тэгээд intimate хугацааг хамтдаа өнгөрүүлээд байх тийм зүйлийг дэр ерөөсөө Cassie-тэй хийдэггүй байсан. Тэгээд Cassie ч өөрөө бүр дээрэд амар ингээд дурлцсан байсан болохоор хоёул freak off хийя эсвэл би freak off хиймээр байна энэ гэж хэлэх юм бол дэрий шууд тэгэл та хоёул freak off хийгээ хүрээд ирдэг байсан учраас тэрийг нь ашиглаж дэрийдээ хамт байхын тулд freak off хийдэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд би өмнөх бичлэгээр ярьжсэн шүү дээ. Яг энэ freak off дуусгачаад нэг сешнүүд нь дуусчаад энэ хоёр тэр биеийн үнэлэгчээ living room дээр орхиод хоёулахнаа bedroom дээр ороод ингээд бэлгийн харилцаанд ордог байсан гэж ярьжсэн шүү дээ. Хоёулахнаа секс хийдэг байсан. Тэгээ тэр нь бол өөрт нь Cassie хамгийн одоо тэр freak off-ийн үеэр болдог байсан хамгийн гоё цаг мөчн гэж байгаа байхгүй. Дэрийтэй л хойлохнаа байх цаг хугацааг өнгөрүүлэх. Тэгэхээр одоо Cassie тэрийг тайлбарлаж байсан энэ defense lawyer-т би тэгдэг байсан. Тийм учраас би дэрийтэй байхын тулд ингээ freak off-ыг initiate хийдэг байсан. Бас нэгэн шалтгаан гэдэг юм бол өөрийнх нь ийм том ивент болох гэж байгаа. Тэгээ өөрийнх нь карьерийн хувьд болох гэж байгаа ийм ивентүүд одоо энэ хөө киноных нь нээлт ч юм уу эсвэл өөр янз бүрийн тиймэрхүү том promotional event ч юм уу тийм ивентүүд болохоос өмнө хэдэн хоногийн өмнө хоёул freak off хий гэж Cassie өөрөө initiate хийдэг байсан. Яагаад вэ гэхээр хэрэг тэхгүй бол урьдчилж хийхгүй бол яг өөрийнх нь тэр том одоо ивентүүд болох өдрүүдэд нь яг тэр өдөр нь ч юм уу те эсвэл яг тэр ивент басныхын оройн ч юм уу те яг тэр адилхан шүн мөн дэрий freak off хий гэж бүр ингэж шаарддаг байсан гэж аахгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө нэг том ивент болсон зүйлүүд дээр те өдрүүдэд яг том ивенттэй оролцчихвал те өөрийнх нь амар амжилт
одоо амжилтыг харуулсан зүйл болсон өдрөө ингээд free coffee хийгээд явахыг хүсэхгүй байгаа учраас хэрэв өмнө нь хийчих юм бол тэгээд дэрий ингэж асуугаад хоёлаа free coffee хийл та гэд тэ асуугаад шалгаагаад байхгүй гэж бодоо тэгэж урьдчилж initiate хийдэг байсан гэдгээ бас тайлбарлаж хэлсэн байгаа. За манай монголчууд дундаас сэнгүүр шар айргийг дуулж байгаагүй, сонсож байгаагүй, гартаа барьж байгаагүй, ууж үзэж байгаагүй хүн гэж бараг угаасаа байхгүй байх. Сэнгүүр шар айраг бол бүр яалтчгүй 2007 оноос ахуулаад маш олон жилийн туршид монголчуудын дунд зөөлөн амттай гэдгээр танигдсан ийм шар айраг байгаа. За тэгвэл юу вэ гэж манайхан Apo компанийн маань сэнгүүр шар айраг дээр шинжилэлт хийжээ. Аль хэдийнэ шилдгээрээ танигдсан сэнгүүр шар айргаа улам шинжилээд, улам дээшлүүлээд бүр илүү шилдэг болгосон байна. За ямар талуудаараа шинжилэлт хийгдсэн бэ гэхээр гадаад үзэмж болон за тэгээд дизайн, тэгээд доторх одоо амт чанар гэдтэй бүх зүйлээрээ шинжилэгдсэн юм байна. Apo компанийн маань Австралийн Bold Ink гэдэг компанитай хамтраад гаднах одоо энэ сэнгүүр шар айргийнхаа дизайныг minimalistic болгож өгсөн юм байна. Тэгээ орчин үед ер нь бүх дизайнууд чи илүү тийм гоё дэгжин, minimalist, энгийн мөртлөө тийм дончтой болоод байгаа шүү дээ тий. Яг тэрийг харуулсан тийм minimalist дизайнтай болсон юм байна. Харин амтын хувьд гэх юм бол сэнгүүр шар айргийг уух дуртай, амтанд дуртай хүмүүстэй зориулаад яг тэр үндсэн суур охь амтынхаа хадгалагын зэрэгцээ айгуу тийм шинэлэг, улам зөөлөн бүр тунгалаг тийм сэрүү татан мэдрэмжийг төрүүлэн тийм шин өвөрмөц амтыг нэмж өгсөн юм байна. Apo компани шар айрган дээр тавьдаг шаардлага гэх юм бол дэлхийн өндөр түвшний стандартыг за тэгээд тэр супер амт чанарыг Монголдо оруулж ирж Монголынхон хэрэглэгчдэд хүргэх байгаа юм. Тэгээ юу гэж манайхаа сэнгүүр шар айраг дээр хийгдэж байгаа энэхүү шинжилт нь үүгээр дуусаагүй байгаа. Цаашдаа энэ жилд улам өөр амтууд өөр тийм шинэ инновацууд хийгдэх юм байна лээ. За тэгэхээр шинэ үеийн монголчуудад зориулан бүтээсэн үндэсний бахархалт сэнгүүр брендийн шинэ амт, шинэ мэдрэмжийн аялалд та бүхэн маань хамт байгаарай. За тэгээ free coffee-ийн тухай яригдж байгаа бас нэг зүйл нь юу байсан бэ гэх юм бол Cassie өөрөө ингээд free coffee бас оролцох дуртай байсан учраас ингээд өөрөө баг pick and choose хийдэг те ингээд хинтээ он тухай аль биеийн үнэлэгчтэй ингээд секс харилцаанд өндөр free coffee-саар орох вэ гэдгээ Cassie өөрөө бараг гэж сонгож шилж авдаг байсан те. Яг бол өөрөө тэр хүнтэй үнэхээр унтмаар байгаа учраас гэдэг зүйлийг энэ defense lawyer гаргаж ирж байгаа юм. Тэрийг баталгааны тулд бас ингээд мессежнүүд харуулж байгаа байхгүй. Тэр мессежнүүдээс харах юм бол манайха яг үнэхээр тэгэл Cassie үнэхээр би өстө тэр залуутай унтмаар байна ч гэдэг юм уу те би энэ биеийн үнэлэгчтэй унтмаар байна гэсэн тийм мессежнүүдийг бол нэг олж харахгүй заяа. Ямар шохон төрөл мессежнүүд байгаа вэ гэхээр тэр одоо хинлүү те энэ хоёрын нэг дандаа ашигладаг нэг хідэн одоо биеийн үнэлэгч нар байгаад байгаа байхгүй юу. Одоо чинь гэх юм бол Jules гэд залуу би тэр залуугийн тухай бол өмнөх бичлэгтэр бас ярьсан байгаа. Энэ хоёрын айгүй их ашигладаг байсан тийм биеийн үнэлэгч. За тэгээд тэр залуутай бүр ингээд Cassie нилийн дотн найзын холбоо үүсгэсэн байсан гэж ярьж байсан шүү дээ. Тэгэд жоохон дотн санагддаг болсон. Гэтэ тийм хайр дурлалын харилцаа бол биш заяа. Зүгээр нэг тийм дотн болцсон байсан гэж тэгсэн. Одоо жишээ нь тэр Jules-тэй одоо бэлгийн харилцаанд орох нь арай Cassie-д илүү дээр байсан. Яг бол шаал өөр танихгүй хизээч харж байгаагүй биеийн үнэлэгч авчираад тэр залуутай унтсны оронд ядаж нэг унтаад үзчихсэн таньдаг царайтайгаа одоо унтсан арай дээр одоо байдаг байсан гэж аахгүй Cassie. Тийм учраас одоо хэрүү дээрээ шал танихгүй шинэ биеийн үнэлэгч авъя гэх юм бол үгүй хойлоо одоо тэр Juice-ыг дуудчихъя л да гэдэг юм уу. Хойлоо үгүй Dave-ыг дуудчихъя л да гэмүү те. Шинэ биеийн үнэлэгч авахын оронд хойлоо өмнөхөө хэрэглэе гэсэн маягаар ингэж асуудаг байсан юм. Яагаад гэвэл угаасаа ойлгомжтой дахиад өөр хүнтэй шин танихгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд ормооргүй л байгаа ах те. Хоёрт энэ чинь бас аюултай штэ. Өөрийг нь хин гэдгийг бол тэр биеийн үнэлэгчт нь бол мэдж байгаа. Дэрийг хин гэдгийг мэдж байгаа. Тэгээд дахиад нэг шүн хүн ороод ирэнгүүт тэр хүн яг ямар хүн бэ гэдгийг бол дэрэж мэдгүй, Cassie мэдгүй штэ те. Яг тэгэж бэлгийн харилцаанд орсныхоо дараад нь гараад те хүн амьтанд хэлээд би өчтөр Cassieтэй ингээд унтсан гэд яваад зарлуул яах вэ? Тэгээ тэр нь ингээд олон нийтэд мэдэгдүүл яах вэ гэд бас аюултай учраас те энэ нууцаа хитрхи их олон хүмүүст хитрхи их олон биеийн үнэлэгчдэд ингэж тарааха болио гэдэг үүднээс яг нэг 2 3 ч юм уу те нэг дандаа ашигладаг биеийн үнэлэгчтэйгээ ингээ унтахыг ирмэлцдэг байсан юм байна лээ. Тийм учраас ингээд тиймэрхүү мессежнүүд байгаа хгүй Cassie хэрв дээрээ ингээд хоёулаа шинэ биеийн үнэлэгч авъя гэж хэлсэн тохиолдолд Cassie why don't we wait for Jules гэдэг юм уу те why don't we call Dave
гих мэдчлэн мессежнийг харж болно. Гэхдээ энэ defense талыг харуулах гадаагаар болохоор үгүй чи өөрөө ингээд бараг pick and choose хийдэг байсан маа зү. Тэгээ би энийг авмаараа энэ залуутай унтмаар байна гэж тэгж харуулах гэдэг. За Cassie-гийн дээрээр явуулсан бас нэг мессеж байгаа байхгүй. Тэр нь болохоор I love our freak-offs when we both want it гэж хэлсэн байгаа байхгүй. Хоёулаа яг зэрэг хүссэн freak-offs-ыг хийх би айгүй дуртай гэж хэлсэн тийм мессеж байгаа. Тэгэнгүүт defense lawyer-ийн хэлж байгаа зүйл нь болохоор та энэ дээр I love freak-offs гэж бичсэн байж тээ тэ. Би ингээ freak-offs дуртай гэж бичсэн байна. Тэгэхээр та өөрөө freak-offs дуртай л байсан юм байна штэ гэж харуулах гэж байгаа. Тэгэнгүүт Cassie-гийн хэлж байгаа нь болохоор би тийм утгаар бичээгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр тэ дэрий намайг хүсээгүй байхад ингэж freak-offs ингэж оруулдаг. Ер нь би хизэж freak-offs дарахыг хүсдэг байгаагүй. Зарим үед, зарим тохиолдолд ингээд би үнэхэр хиймээргүй байхад намайг ингэ шаардаад шаад байдаг гэсэн болохоор би зүгээр baby дээ би яг одоогор хүсэхгүй байна. Тэгээд хоёлаа яг зэрэг хүссэн үедээ хийсэн арай дээрштэй ч гэдэг юм уу тэгээд жоохон тийм ятгаж байгаа тийм одоо guys гэж тайлбарлаж байгаа хгүй. Тэрнээс шууд ингээд те би бол хизээч альч freak offs-ыг бол хүсдэггүй байсан. Альч freak offs оролцохыг хүсэж байгаагүй гэдгийг бол ингэж хэлсэн байгаа. Зүгээр энэ нь бол өөрөөх нь тэгж дэрийг жоохон хуурах яг одоогоор би хүсэхгүй байна. Хоёлаа яг хүсэж байгаад зэрэг хийсэн гоё штэ ч гэдэг юм уу те. Тэгж жоохон аргадах, ятгах тактик нь байсан гэдгийг бол ингэж хэлсэн. Энэ freak offs-ийн бичлэгүүдийг хэн хийдэг байсан бэ гэдэг дээр бас ингэж зөндөө яригдсан байгаа. Prosecutor талын хийсэн direct examination-ийн үеэр Cassie-гийн ярьжсэн нь болохоор те дэрийн намайг дандаа freak offs-ийн бичлэгүүдээр ингэж threaten хийдэг байсан те чамаг ингэхгүй бол тийхгүй бол би энэ бичлэгүүдийг чинь тараан шүү гэж сөрдүүлдэг байсан те би тэрийг ингэж сүрдүүлгийнхэн дагуу те ингээд тэрийг нь гаргуулахгүй тулд дахиад freak offs хийдэг гэсэн ингээд тиймэрхүү юм ярьж байсан шүү дээ те. Тэгэнгүүт шал өөр өнцгөөс нь ярьж эхэлж байгаа хгүй defense lawyer нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр яг үндэ энэ freak offs бичлэгүүд чинь таны device-н дээр байдаг байсан юм биш үү? Таны өөрийн чинь утсан дээр, лаптопн дээр, iPad-н дээр байдаг байсан юм биш үү? Mr. Sean Combs-ийн device-ууд дээр биш гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ prosecutor талд дээр feds байгаа одоо нотлох баримтууд одоо freak offs-уудын бичлэг гэдэг байгаа шүү дээ тий. Бичлэгийг одоо хүмүүст үзүүлэн яриадсан шүү дээ тий. Одоо нотлох баримт болгож ашиглах гэж байгаа. Тэр бүх бичлэгүүд зургууд чинь Cassie-гийн энэ feds төгсөн бичлэг гэж байгаа байхгүй. Cassie-гийн өөрийнхөө зүгээс ингээ өөрийнхөө утаснасаа, өөрийнхөө iPad-насаа өөрт байсан бичлэгээ одоо prosecutor-д өгсөн бичлэг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо defense тал ярьж байгаагаар болохоор те таны бичлэгүүд байгаа зү таны өөрийн чинь device-н дээр байсан бичлэгүүд. Тэгэхээр яаж одоо бараг Sean Combs тийм бичлэгүүд байх байсан юм бэ? Бараг та ингэж өөрөө ийм freak offs-ийн бичлэгүүдийг ингэж авдаг байсан юм биш үү? Гэж тийм юм ярьж байгаа. За тэгээ бас нэгэн мессежийг үзүүлж байгаа байхгүй юу? Тэрэн дээр болохоор Cassie одоо ингээл энэ freak offs-тай бэлдээл sex shop ороод янз бүрийн тэр outfit энэ тэрэ аваад ингээл явж байгаа байхгүй юу? Тэгэл хумс хурууга бодуулаад янз бүрийн тийм төпл мөплө сонгож аваад явж ин гинэ. Яг тэр мессежээс нь харж болж байгаа. Тэгээд дэрий аль үшээ тэр хотелд очихсан хүлээгээд байж исэн байна. Тэгсэн чинь Cassie ингээд дэрээр бичиж байгаа байхгүй. Oh shit, I left the iPad. Should I go back and get it гэсэн байсан. Би iPad-аа орчихсан байж тээ. Ингээд буцаж очиод аваад ирэх үү гэж асуусан байгаа байхгүй. Хэрв та үнэхээр өөрийгөө record хийлгүүлмээргүй байсан бол тэр бичлэг хийлгүүлмээргүй байсан бол зүгээр л тэр iPad-а марцсан бол марцсан тэгэл зүгээр яваад очих нь яасан өө тэгээд очижсныхаа дараад нь тэгээ би ингээд iPad-а авчираагүй гэж хэлэхгүй яасан. Яагаад тэгээ та өөрөө бараг record хийлгүүлэхийг хүсэж исэн юм биш үү? Тийм учраас ингээд би iPad-а марцсан байж би одоо буцаад яваад аваад ирье гэж байгаа юм биш үү? Гэдээ тэгж харуулж байгаа юм байна лээ. За одоо тэгээд үргэлжлүүлээд Cassie ер нь ямар амар jealous-тэй, хартай, сэртэй эмэгтэй байсан бэ гэдгийг одоо батлаж харуулах гад тиймэрхүү зүйлүүдийг асууж эхэлдэг байгаа. Gina гэдэг эмэгтэйг айгүй их ярьж эхэлсэн заяа. Gina гэдэг эмэгтэй чи хэрэг та нар дэрийн тухай хийсэн миний deep dive бичлэгийг үзсэн бол мэдж байгаа. Тэр эмэгтэй дэрэтээ үргэжсэн эмэгтэй байгаа байхгүй. Тэгээ ер нь та нар ингээ харах юм бол энэ Gina гэдэг эмэгтэй ч бай, Kim Porter ч бай, Cassie ч бай, бас нэг өөр Young Miami гэдэг эмэгтэй байгаа тий. За тэгэл өөр хүмүүс байгаа. Тэд нар чи ер нь дандаа overlap хийдэг. Ер нь ингээд нэг харилцаа дуусаад дараагийн харилцаа эхэлсэн зүйл байхгүй. Ер нь ингээд айгүй муухай заваа overlap хийсэн мэт байхгүй. Баг зэрэг л үерхий яваад байдаг байсан юм шиг байхгүй. Явуулддаг байсан. Яг үерхэх гэхээр бас хэцүү те. Тэгээд тэр Gina гэдэг эмэгтэйтэй айгүй их тэгж цаг хугацааг өнгөрөөдөг байсан юм байна.
Тэгээд тэр Жина гэдэг эмэгтэй чинь нэлээд олон жилийн өмнө бас гарч ирээд подкастн дээр ороод айгүй их зүйлүүдийг ярьсан байгаа. Хэрхэн одоо дэрий өөрийг нь бас л abuse хийдэг байсан, хүчнддэг байсан, одоо хүчирхийлдэг байсан, domestic abuse үзүүлдэг байсан, өөрийг нь жирэмсэн болцсон байхад нь олж мэдчихгээд одоо хүүхдээ ахуул гэсэн $50,000 одоо өгөх гэж оролцсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй болохоор $50,000 авахгүй гэсэн. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд тэр эмэгтэйг ингээд хүүхдийг нь золбуулахын тулд өөрийнх нь гидсэн дээр нь айгүй их ингэж дэвсэлсэн. Тэгээд бүр ингээд хүүхдийг нь золбуулсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр Жина гэдэг эмэгтэй ингэж ийм олон зүйлүүдийг ярьж байсан. Гэтэ тэр бичлэгээс ч гэсэндээ ер нь та нар харж байгаа юм бол хэрвээ та нар тэр подкастыг үзсэн бол тэр Жина гэдэг эмэгтэй ч гэсэндээ энэ дэрээд амар дууралчихсан байсныг бол харж байгаа. Би бүр ингээд бодоод байгаа байхгүй юу. Энэ дэрээд үнэхээр тэгэж эмэгтэй хүнд амар ингэж хүн атлаад урлаад те байхаар тийм л арга чаргатай л залуу юм уу да тийм charismatic залуу юм байх та гэж би бодоод байгаа. Ер нь харахад бол нэг тийм биш шүү дээ. Дэрий чинь бол ингээл гэл шүлсээ гоожуулаад ах тэгэж дурлаад ахаар залуу бол биш. Тэгж яагаад энэ эмэгтэйчүүдийн яриад байгаагаар бол бүр ингээд амар дурлцсан байгаа. Өөрийг нь зодчихсэн ч хүчнэдчихсэн ч хүчрхийлжсэн ч ингээд байгаад байна гэхээр тэр дээрэд бол үнэхээр л хүмүүсээ дурлуулах тийм нэг charisma нэг байсан байгаа байхгүй те. Би тэг бодоод байгаа яг юу байсан болоо гэдэг. За тэгээ энэ defense lawyer нь асуугаад байгаа байхгүй юу. Энэ Cassie-гаас та Жинад айгүй ингэж атаархдаг байсан уу? Жинатай айгүй ингэж дэрэг харддаг байсан уу гэсэн. Тэгсэн чинь харддаг байсан бит хоёрын ингээд харилцааны хувьд бол айгүй Жина айгүй их ингэж саад болдог байсан. Жинагаас болоод айгүй хэрүүлүүд үүсдэг байсан гэдгийг ярьсан. Тэгэл ингээд Cassie дэрийн хоёр бол ингээд хэдийгээр ингээд 11 жилийн турш ингээд on and off үргэлж байгаа ч гэлээ үргэлж бол дандаа хамт байгаад байхгүй байгаа штэ. Ер нь зөвхөн freak offs хийх үедээ л ингээд хамт байдаг байсан юм шиг байгаа. Тэгээ заримдаа ингээд дэрийн чинь бас уулна ажилтай хүн шүү дээ, бизнесмен хүн. Тэгэл өөрийн гэсэн bad boy гэдэг label энтертэй тэгээ загвал байгаа бол ийшээ тийш ингээд нисэж явдаг. Тэгэл янз бүрийн өөрөөр ивентүүд дээр очдог. Тэр үед бол ингээд Cassie дандаа хамт байгаад байхгүй байгаа штэ. Тэгэнгүүт хаяа ингээд өөрийнхөө social media дээр нь гараад ирдэг гинэ. Жина гэх тэр эмэгтэй дэрийтэй хамт зураг авахулчихсан. Дэрий ингээд тэр эмэгтэйг үнсэж байгаа зураг энэ хоёр ингээд хоорондоо амар дотно Жинагийн гэрт байгаа зураг мураг ингээд social media дээр гараад ирдэг байсан гэж байгаа байхгүй. Эсвэл бол ингээд өөр бас эмэгтэйчүүдтэй тэгж авахсан зураг мураг гараад ирдэг байсан гэж байгаа. Тэгээ тэр тоолонд ингээд тэ Cassie ингээд хилдэг байсан юм л да. Дэрийд тэ чи ингээд тэ Жинатай яваад байгаа юм энэ гэл ер нь нэг ямар хэрүүл явах вэ ойлгомжтой нэг тиймэрхүү төрлийн хэрүүл хийдэг байсан юм байна. Тэг ер нь Жинагаас болоод айгүй хэрүүл байдаг байсан гэдэг тухай бол Cassie хөлөөн зөвшөөрсөн. Тэгээд Cassie дэрийд бүр ингэж биччихсэн байгаа байхгүй юу? I don't want to be a side piece, but I'll treat you like a king. Тэ side piece гэдэг чинь болохоор ингээ хүний яг main girlfriend биш тэ ингээ нууц амраг гэж хэлж болно зөө. Зүгээр ингээ явуулдаг хүн гэсэн үг. Би чиний ингэж side piece тэгээд нууц амраг чинь баймаргүй байна. Хэрвээ чи одоо минийх болох юм бол би чамайг ингээд тэ king одоо бүр хаан шиг ингэж чамд хандах болно гэсэн утгатай зүйлийг биччихсэн юм байна лээ. За тэгээд нэг удаа Cassie Honey 3 гэд тэр кинонд тоглосон байна лээ. Тэгээд тэр киноныхоо зураг авалтыг хийх гээд South Africa тэ өмнөд Африк улсад байж ижээ. Яг тэр үедээ ингээд дахиад өөрийнхөө Instagram-ыг шалгасан чинь Дэрий Жина хоёр ингээ хамт зураг авахулаад бас social media дээр тавьсан байгааг олж харсан гэсэн. За тэгэнгүүтээ Дэрийг ингээд бүр хамаг юм дээр блок хийгээд Дэрийтэй ингээд бүр харилцаагүй гэдгийг нь бас ярьсан байгаа. За тэгээд Дэрий түүнээс гадна өөрийнхөө хүүхдүүдийг нь асардаг байсан нэг babysitter-тэйгээ бас явуулдаг байсан юм байна лээ. Тэгээд тэрнээс нь болоод зөндөө хэрүүл гардаг байсан гэсэн. Cassie-гийн ер нь миний ойлгосноор бол шүү дээ. Cassie ингээд зүгээр ер нь Дэрий өөр хүмүүстэй яваад байгаад нь уурлаад байгаадаа бол биш заяа. Cassie өөрөө яг main girlfriend нь биш болохоор уурлаад байгаа юм шиг байлээ. Гэж надад бол ингэж тэр ярьж байгаа мессежнүүдээс нь энэ тэгж ажиллаад байгаа байхгүй юу. Би ингэж чиний side piece чинь биш баймаар байна гэд тэ. Тэнгүүд яг publicly known relationship нь бол Kim Porterтэй байгаад байгаа штэ. Тэнгүүд Kim Porter-ийн оронд Cassie өөрөө яг жинхэнэ main girlfriend нь олон нийтийн нүдний өмнө баймаар байгаа. Гэхдээ яг чи өөр хүнтэй битгий яв гэж бол баг хэлэхгүй байгаа юм. Мэдгүй I don't know. Миний ойлгосноор бол нэг тийм заяа. Гэхдээ ер нь бол ингээл янз бүрийн хүмүүстэй зэрэг явдаг байсан гэдгийг бол та нар ингээд эндээс ажиглаж байгаа бах те. За Cassie Дэрийг ингэж хардаж сэртгэхээс гадна Дэрий ч гэсэндээ Cassie-г зөндөө хардаж сэрддэг байсан гэдгийг хэлсэн. Тэгээд defense lawyer асуусан байгаа байхгүй юу? Дэрий ингээ өөрөө айгүй олон хүмүүстэй явуулдаг мөртлөө таныг ингээд өөр залуучуудтай явахыг чинь зөвшөөрдөггүй байсан болохоор танд unfair санагддаг байсан уу? Одоо тэгш бус юм шиг санагддаг байсан уу? Ирэх тэгш бус гэдгсэн чинь тийм.
unfair санагддаг байсан гэдгийг хэлсэн. Нөгөө нэг Кир Каригийн тухай ярьж эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ Кир Каритэй болохоор Cassie чинь уулын дэрэтээ төр салчсан байх хугацаанд Кир Каритэй ингэж уулзаж харилцаа үүсгэж гисэн гэж ярьсан шүү дээ. Яаж Кир Каритэй танилцсан бэ гэдэг нь бол бас дэрийгээс болсон юм байна. Дэри ингээд Cassie тандж хэлжсэн гинэ. Өчиг Кир Каритэй хамт ингээд студид ороод collaborate хийгээд хийжээ. Чамайг ингээд хамтарч дуулаад тааж та хоёр ингээ коллаб хийвэл айгу гоё болно энэ гэж хэлжсэн гинэ. Тэгээд Дэри тэрийг зохион байгуулад Кир Кари Cassie хоёрыг ингэж те хамтарч дуулуулах гад ингээд студ дээр оруулсан юм байна. Тэгсэн чинь одоо тэр хоёр ингэж хамтарч ажиллаж байгаа үедээ ингээд харилцаа холбоо үүсгээд явсан байгаа байхгүй юу. Тэгээд defense lawyer нь яагаад ер нь яг энэ Кир Каригийн нөхөө асуудал гаргаж ирээд байгаа гэж гэхээр штэ те. Cassie ер нь дандаа Дэригийн танилцуулж өгсөн залуучуудтай ингээд бэлгийн харилцаанд ороод ундагаа гэдгийг харуулах гэсэн юм шиг байлаа. Одоо жишээ нь хэм бол энэ Кир Кари байна те. Дэри ингэж танилцуулж өгөөд collaborate хийлгүүлсэн чинь ингээд харилцаа үүсгэсэн маа. Тэгснээ одоогийнх нь нөхөр нь Alex Fine те бас Дэригийн өөрт нь хөлсөлж өгсөн physical trainer, personal trainer хүн байгаа штэ. Тэнгүү тэрийг харуулах гэдэг юм шиг үлээ одоо Cassie-гийн хийдэг pattern те өөрөө айгуу эмх замбараагүй эмхтэй болохоор найз залуугийнхаа те өөрийнхөө хайртай гэдэг залуугийнхаа одоо ингэж хөлсөлж өгсөн эсвэл ингэж танилцуулж өгсөн залуучуудтай ингэ бэлгийн харилцаанд ороод ингээд дэрийг араар нь тавиад явдгаа гэдгийг ингэж харуулахыг хичээсэн юм шиг байлээ. Тэгээд яг Кир Каригийн тухай ситүэйшнийг ярьж байхдаа defense lawyer нь асууж байгаа байхгүй юу. Та хэдийгээр одоо ингээд дэрийгээс салчсан байсан ч гэсэндээ тэр одоо төр салчсан хугацаанд Кир Каритэй ингэж үерхэж эхэлсэн гэж байгаа боловч та тэр салцсан байх үедээ ч гэсэндээ дэрийтэй freak off хийсэр л байсан бидтэй гэж хэлсэн гэсэн чинь тийм гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо дэрийгээс салцсан байсан л юм байна л да. Яг үерхээ болчихсон байсан. Тэгсэн мөртлөө дэрийтэй freak offs хийсэр байсан юм байна. Тэрийг ингэж бас айгүй одоо тодотгож defense lawyer нь ярьсан байгаа. Тэгэхээр ер нь та баг өөрөө freak offs дуртай байсан юм шүү гэдгийг харуулах гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд нэг удаа бас Дэри Cassie-г нэг үйлчлэгэн дээр Chris Brown-тай одоо хамт бүжиглэлээ гэд айгүй хардаж сэрдчихсэн гэдэг тухай бас энэ defense lawyer нь гаргаж ирж ярьсан байгаа. Тэгээд яг тэрүүгээр яг юу батлах гэсэн юм мэдгүй айгүй сонио тэрийг ямарчсан гаргаж ирж ярьсан юм байна лээ. Тэгээд Cassie бол тийм би Chris Brown-тай зүгээр бүжиглэж исэн гэж хэлсэн. За тэгээд ер нь мансууруулах бодиснуудын тухай ярьж эхэлдэг байгаа. Тэгээ мансууруулах бодис та хоёр айгүй амар хэрэгэлдэг байсан биз дээ, тэ. Та хоёр хоёулаа хэрэгэлдэг байсан мэн гэж ярьж байгаа. Тэгэнгүүтээ та хоёр нь тэгээд та хоёр өөрсдөө get high partners гэж ярьдаг байсан юм лээ, тэ. Тэгж өөрсдөө би бинийг дууддаг байсан юм лээ, тэ. Гэсэн тэр нь болохоор get high partners гэдэг нь болохоор хамтдаа мансуурдаг хамтрагчуд гэсэн утгатай үг байгаа хгүй. Тэнгүүд та хоёр би бинийг тэгж дуудаж ирсэн үү гэсэн чинь тий гэж хэлсэн. Та ч ингээд айгүйх мансууруулах байц хэрэгэлдэг байсан. Дэрэ ч гэсэн айгүй хэрэгэлдэг байсан. Дэрэ сүулт ингээд өөрөө rehab энтерт яваад тэ дэрэ ингээд бас одоо хаар тамхинасаа мансууруулах байцнаасаа гарах гад тийм нөхөн сэргээ хэмжлэхэнд явж эхэлсэн юм байна. Гэтэ нэлээд сүулт заа энэ хоёрын relationship-ний сүүлийн үеүүдэд. Тэгээ тэр үедээ Cassie-г бас ингээд мансууруулах байцаас гарах гад мансууруулах байц хэрэглэхээ бол гэд хичээгээд бүр ингээд Лос Анжелестай бүх одоо мансууруулах байц худалдаалдаг тийм drug dealer-ууд дээр очиод бүр ингээд мэдээ хөргүүлээд Cassie хэрүү очиод чамаас ингээд мансууруулах байц авах гэж байгаа бол битгий зараараа гэдэг тийм бүр ингээд тушаалыг өгсөн гинэ бүх Лос Анжелест байдаг drug dealer-уудад. Тэгсэн гэсэнтэй таныг ингээд гарах гад гэд тэгж байгаа хгүй мансууруулах байцнаас гарах гад гэд тэгэж харуулах гад байгаа одоо шалтгаан нь гэх юм бол энэ defense lawyer-ыг харуулах гэж байгаа point нь гэх юм бол дэрий бол ингээд өөрөө мансууруулах байцаас гарахыг хүсэж байгаа. Тийм учраас ингээд найз охиндоо санаа зовоод найз охиныгоо ч гэсэндээ мансууруулах байцаас гаргахыг одоо хүссэн. Тийм юм ярьсан байгаа хгүй. Тэгсэн чинь Cassie-гийн ярьж байгаагаар болохоор тэрэндээ бишээ. Дэрий зүгээр өөртөө л мансууруулах байц хэрэглэхийг шаарддаг байсан. Би ганцаараа ч юм уу эсвэл найзуудтайгаа ингээд мансууруулах байц хэрэглэж байгааг харах юм бол айгүй уралдаг байсан. Зөвхөн өөртөө нь мансууруулах байц хэрэглэхийг шаарддаг байсан гэж байгаа байхгүй юу. Дэрий нэг удаа Cassie-гийн нэг найз эмэгтэйг нь 17 давхрын балконоос ингээд дүүжлүүлээд дэнгл хийгээ байжсэн гэдэг гэж ярьжсэн штэ. Тэрний тухай ярьж байгаа байхгүй юу. Та яг тэр үйл явдлыг харсан юм уу гэдгээс агуулсан чинь би ингээд харсан гэд хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тийм үү ямар сони та чинь тэгээд KK гэдэг те нөгөө Christina Korum дэрийн айгуу trusted assistant тэр эмэгтэйлөө дараад нь ингээд мессеж бичсэн тэр мессеж чи одоо байж тэгээд харуулж байгаа байхгүй. Та энэ мессеж дээрээ Christina л ингэж бичсэн байна. Би яг тэр үедээ ингээд drugged up болчихсон байсан, мансуурчихсан байсан. Гэхдээ ингээд сэрээд харсан чинь
дэрээ ингээд тэр одоо эмэгтэйг нь балконоос оруулж ирж байгааг харсан гэж бичсэн байна. Тэгэхээр яг та дүүжлүүлж байгааг нь бол хараагүй. Зүгээр ингээд юу яаж байгааг нь тагнаас орж ирж байгааг нь л харсан юм биш үү гэж ярьсан байгаа. За defense талаас ингээ харуулаад дэлгээд байгаа одоо энэ хүү нотлох баримтууд ч гэх юм уу тиймэрхүү text message энэдрээгийн хамгийн одоо damaging гэх юм уу нэлээд ер нь ингээд шүүгч нарыг болон ер нь тэр шүүхийн тархинд сууж байгаа хүмүүсийг цочроосон хүүе яана энэ каса чинь жоохон эвгүй гарав шүү гэж бараг бодуулсан хамгийн одоо хурц тийм serious одоо нотлох баримт нь юу байсан бэ гэхээр нэг тийм audio message байгаа заяа нэг тийм дуу хураасан зүйл байгаа юм байна. Тэр нь болохоор касагийн уул нь өөрийнх нь хураасан одоо audio message байгаа байхгүй юу? За тэр audio нь болохоор штэ те яг нэг freak off-ийн бичлэгтэй холбоотой юм байна лээ. Юу болсон бэ гэхээр Cassie нэг хүнээс дэрийн таньдаг нэг хүнээс хамтдаа байжгаад ийм юм сонссон гинэ тэр залуу нь ингээ хэлсэн гинэ өө Cassie би нэрээ чиний секси харилцаанд орж байгаа нэг бичлэгийг нэг хүн харсан гэсэн чинь миний таньдаг хүн нэг хүн харсан гинэ гэж хэлсэн байна. Тэнгүүд Cassie бүр ингээ ухаан санаагаа алдаад дэр рүү мессежчил тэр мессежийг бас харуулж байгаа байхгүй. Хүү энэ чи одоо ингээ миний ингээ секс хийж байгаа бичлэг харсан гэж штэ. Тийм бичлэг явж гинэ гадуур би одоо яах вэ энэ гэж битсэн. Тэгсэн чинь дэрий бол тэр үед нь хамт байгаагүй мэн тэ дэрий ингээд юу яриад байгаа юм бэ? Чи тэгвэл наадхаасаа одоо асуултаа тэ хаана байсан бичлэгийг хинээс харсан, хинд байсан, тэр одоо секс хийж байгаа бичлэг нь одоо ямар өрөөнд болсон бичлэг байсан байна гэл тэр бүгдийг нь сайн ингээд тооцоолоод шалгаад асуугаатхаа гэж хэлсэн байна. Тэгэд Cassie тэгэнгүүт тэр залуутайгаа дахиж уулзаад те ингээ асуугаал асуусан юм л да. Чи хаанаас ямар бичлэг үзсэн юм бэ? Чи яанда хэлчихэлтэй гэж асуугаадсан. Тэгсэн чинь нөгөө залуу нь бас нэлээд жоохон юм согтуу байсан гинэ тэр залуу. Тэгэл ингээл худлаа яриад өө би надад байгаа юм. Тэр бичлэг чи надад байгаа гэл тэгсэн чинь аль тэгвэл надад харуултаа бичлэгийг надад харуулчих гал тэгсэн чинь нөгөө залуу нь ингээд тоглоом шоглоом хийгээл ерөөсөө ингээл харуулахгүй байгаадсан гинэ. Тэгэнгүүт Cassie уурлаад бүр айгу уурлаад тэр залуу руу те I'm gonna fuck you up like I'm gonna kill you би чамайг одоо ална те би чамайг та алаад бүгд ингээд цавчаад ингээд I'm gonna cut you up те би чамайг бүр ингээд жижиг болоод ингээд хөшөглөөд хэрчээд хайчихсан шүү те би чамтай ерөөсө тоглоагүй би үнэнгээсээ чамайг ална гэхдээ би өөрөө алахгүй it's not gonna be blood on my hands гэж аахгүй би өөрөө л чамайг алахгүй би хүн явуулж алуулна тэгэхээр би ингээд зүгээр өөрөө гараа явчихна гэсэн үг тий тэгэхээр чи зүгээр надад хэлэхгүй бол би чамайг үнэхээр ална шүү гэл амар ингээд тэр залууг айгүй амар тэгэж threaten хийж байгаа тийм ингээ хашгиж машгиж байгаа тийм бичлэг сонсогдсон юм байна шүүхийн тархимд одоо сонсуулсан 12 шүүгчдийн өмнө албаар сонсуулсан нотлох баримт болгоод тэрийг сонсчод хүмүүс айгүй тийм шокинг болсон гэж аахгүй үнэхээр цочролд орсон. Яагаад гэвэл ер нь ингээд шүүхийн танхимдтай энэ 4-5 хоногийн хугацаанд Cassie ингээд юу яаж ахта testify хийж ахта айгүй тийм soft spoken гэмэд айгүй тийм зөөлөн дуутай ингээл тэгж ярьж байгаа эсвэл хаяа ингээ уйлдагтэй 2-3 удаа ингээд уйлсан. Тийм emotional болсон тохиолдлууд байгаа. Ер нь нэг тийм soft spoken зөөлөн ярьж байгаа хүн байснаа гэх үнтхэн ийм юм сонсохоор те ста би чамайг ална шүү. Ста би чамайг хөшөглөөд хэрчээд хайчих шүү. Эндэр гэж ярьшааг сонсохоор хүмүүсийн 4-5 хоногийн туршид ингээ харсан Cassie-тэй зөрчилдөж байгаа байхгүй юу? Тэнгүүд хүмүүс энэ хүн чинь энэ нэрээ эмэгтэй чинь бас үнэхээр юм эвгүй зүйл хийдэг гар байсан юм биш үү? Өөрөө ер нь жоохон асуудалтай хүн эмэгтэй юм биш үү? Тийм асуултыг одоо шүүгчрийн толгоонд хийлгэж байгаа гэсэн үг. Defense талаас. Тийм учраас энэ бичлэгийг ингэж олонд сонсгоцсон байгаа байхгүй айгүй амар гааз. За одоо ер нь ингээд relationship-ийн төгсгөл хавцаа нь юу болсон тухай ярих гэж байна. 2018 онд энэ хоёр ингээд ер нь relationship нь дуусчихсан гэж хэлж болно. За ер нь ингээд би бинтэйгээ уулзгаа болжсэн юм шиг байна. Гэхдээ шууд ингээд саллаа гэж салцсан одоо нэг тийм амархан салт биш л байсан юм л да. Бас л ингээд нэг сунжирсан заваарсан нэг салаадж байгаа юм шиг нэг үгүйч юм шиг юм байгаадсан байна. Тэгээ Cassie болохоор ингээд өөрөө салах гад те ингээ өөрөө ингээ зайгаа авах гад ингээ чи ер нь ингээ өөр хүмүүстэй уулзаа би одоо ингээ өөр хүмүүстэй бараг уулзаад явна ухааны юм яриад ингээ уулна салсан ер нь бол салцсан гэж хэлж болно. За ер нь ингээ уулзгаа болчихсон байсан байна. Тэгсэн чинь Дэри өөрт нь яг тэр одоо 2018 оны 8 сард болсон үйл явдал юм байна л да. Дэри болохоор за тэгвэл хоёулаа ярилцъя. Тэгээ энэ relationship-ээ дуусгах тухай ярилцъя.
би чамайг болоод ингээд надтай үлдээч энэ төр гэж гоохгүй зүгээр ямар ч соёлоо уулзаад яриад closure хийя гэсэн юм заяа. Энэ relationship ингээд дуусгая гэж хэлсэн байна. Тэгээд энэ хоёр ингээд Malibu гэдэг нэг ресторанд ороод хоол идээд, оройны хоол идээд тэр оройны хоолны үеэр бол нэг дэрий айгу муухай ашлаад ч юм уу өөрийг нь өөртөө муухай хандсан violent байсан зүйл огтхонч байгаагүй зүгээр ингээд яриад за ингээд ойлголоо ингээд чи надад салах гэж байгаа маань ухааны ингээд юм яриад байжсэн гинэ. Тэгээ ер нь зүгээр normal цагийг өнгөрөөсөн хоорондоо тэгчгээд яг ер нь дэрий ингээд гэрт нь хөргөж өгдөг байсан гэсэн. Тэгээ тэр заншлаараа дэрий Cassie гэрт нь хөргөж өгсөн. Тэгээд ингээд дотгошоогоо алхуулж өгөөд тэгээд яг том өрөөнд нь оронгуудаа дэрий Cassie-гийн газар тунгаагаад хүчэндэж гисэн гинэ. Өөрийг нь хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орж ирсэн. Кас тэр чинь бол угаасаа ойлгомжтой хүчин л байгаа шүү дээ. Хүнийг хэдий найз охин ч юм байна уу, найз залуу ч юм байна уу, тэгээ үерхсэн дөнгөж салж байгаа яг ч юм байна уу хамаагүй хэрэг хүн хүсээгүй л хүсээгүй хүчин байгаа тийм үү. Тэгсэн чинь ингээд өөрийг нь хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орж хүчэндэж эхэлсэн. Тэнгүүд Каси бол ингээд амар уйлаад орилж исэн юм л да болооч яг л орилж исэн. Тэгээд дэрийг ер нь царайлал харсан чинь дахиад нүд нь хав харанхуй байсан гэж аахгүй бүр ингээд дотор нь ямар ч суу сүнс сэтгэл зүрх байхгүй юм шиг хав харанхуй нүдтэй болчихсон амар ингээд хүчинцээр л байсан. Тэгээд болоочгээд ахт нь тоохгүй хүчинцээр байгаа дотор нь тавиад тэгээд гараа явуулсан гэж аахгүй гараа яваад өгсөн. Тэгсэн чинь defense lawyer нь асууж байгаа аахгүй. Та тэгээд энэ үйл явдал басныхаа дараагаар одоо таныг ингээ хүчинсэн гэдэг нь шүү дээ. Тэгээд хүчинснийхаа дараагаар та дэрийтэй дахиад уулзсан уу? Уулзаж бэлгийн харилцаанд орсон уу гэж асуусан гэсэн чинь орсон гэсэн. Энэ бол бас шокинг байсан. 12 шүүгчдэд. 12 шүүгчдэд ч гэлтгүй ер нь угаасаа бүх сонсож байгаа хүмүүс шокинг байгаа ах тийм үү? Хүчинсэн өөрийг нь хүчинсэн хүнтэй дараад нь дахиад өөрөө хүсэж очиод бэлгийн харилцаанд орно гэдэг бол хүмүүст угаасаа сонсоход шокинг байгаа нь ойлгомжтой. Тэгээ хэлж байгаа аахгүй юу Каси? Дараад нь нэг удаа бид хоёр ингээ бэлгийн харилцаанд орсон. Гэтэ тэр үед бол би өөрөө ингээд хүсээд буюу consensual sex байсан гэдгийг хэлсэн. Тэр үед нь юу болсон бэ гэхээр бас л нэлээд ингээ уулзаагүй байгаа. Гэтэ ингээ хоорондоо мессеж бичээлдэг гэсэн юм л да. Тэгэл Каси ингээ хэлээл өө чи ингээд угаасаа өөр хүнтэй явж байгаа нь угаасаа ойлгомжтой байна. Нэг дэрий йоганд явж эхэлсэн гинэ. Йоганд явж эхлэхдээ тэр йоганыхаа багштай ингэж явуулдаггийн болсон гинэ. Тэнгүүдээ чи ингээд өөр хүн амьтантай явж байгаа нь угаасаа ойлгомжтой байна. Гэтэ би бол ингээд тэрэнд одоо нэг анхаарал тавиад авах хэрэггүй болсон. Яг гэвэл би ч гэсэн өөр хүн ингээд би ингэж гисэндээ өөр хүнтэй ингээд уулзах хэрэгтэй юм шиг байна гэж хэлсэн юм байлээ. Өөр одоо залуутай уулзах хэрэгтэй юм шиг байна гэсэн утгатай юм хэлсэн байна лээ. Тэгээд энэ хоёр тэр тухай ярилцах га дахиад уулзсан гинэ. Касигийн гэртэн дахиж уулзаад тэгээд ер нь дэрээ за тэгье чи одоо хүсэж байгаа бол ингээд хойлоо салъя яг үнэнгээсээ сал дээд чи бол ингээд өөр хүн амьтантай уулзаад яваа гэж хэлэх гээд тэгж уулзсан гинэ. Тэгээд энэ хоёр ингээд бэлгийн харилцаанд орсон байна. Яг өөрснөө хүсээд хоёр талаас хойлоосангасаа хүсээд бэлгийн харилцаанд орсон гинэ. За тэгсэн чинь defense lawyer асууж байгаа. Та хоёр ингээд яг тэр үед бэлгийн харилцаанд ороод байж хахад танд утсанд чинь дуудлага ирсэн үү гэсэн чинь ирсэн гэсэн. Хэн байсан бэ гэсэн чинь нөхөр нь. Одоогийнх нь нөхөр Alex Fine яг тэр үед FaceTime хийж, video call хийж таарсан гинэ. Тэгсэн чинь юу вэ гэхээр манайхаа яг энэ дээрээтэй уулзах үедээ уулзаад ингээд одоо хоёулаа хүсээд бэлгийн харилцаанд орсон гэдэг аа штэ. Тэр үедээ аль үшэнэ өөрийнхөө одоогийн нөхөр буюу Alex Fine-тай үерхэд эхэлчихсэн байсан юм байна. Харилцаанд ороод эхэлчихсэн байсан. Тийм байж ингээд дээрээтэй уулзаад ингээд бэлгийн харилцаанд орсон байгаа хгүй юу. Тэгэд яг тэр үед нь Alex Fine залгаж таарсан. Та тэгээд нөхөртөө дээрээтэй очиж уулзах гэж байна гэж хэлсэн үү? Тухайн үед бол нөхөр нь бишлээсэн л да. Зүгээр Alex Fine-тэй найзлуудаа дээрээтэй очиж уулзах гэж байна гэж хэлсэн үү гэсэн хэлээгүй гэсэн. Тэгсэн чинь тэгээ та яг тэр оройноо нөхөртөө хэлсэн гэсэн те. Дэрий намайг хүчинцээ ингээд өнгөрсөн өмнөх сар болсон үйл явдлаа хэлсэн гэсэн те. Гэсэн чинь мэдгүй яг тэр өдөр хэлсэн үгүйг би бол мэдгүй байна. Гэтэ би яг ер нь тэр хавцаа хэлсэн нөхөртөө ингээд тэ дээрээ намаа ингээд өнгөрсөн сар хүчинсэн гэдгийг бол хэлсэн нүнэ гэсэн. Яагаад та яг тэр хүчндөөсөн өдрөө хэлээгүй юм бэ? Яагаад гэвэл тэр хүчндөөсөн өдрөө яг өмнөх сар нь 2018 оны 8 сар гэдсэн шүү дээ. Тэр үедээ ч гэсэндээ аль үжинэ Cassie Alex Fine-тэй үерхэд эхэлчихсэн байсан юм байна. Тэнгүүд ярьж байгаа нь болохоор та тэгвэл яагаад яг тэр хүчндөөсөн өдрөө үнэнгээсээ нөхөртөө очиж хэлээгүй юм бэ? Яагаад ингээд хүлээж яснаа сарын дараа яг өөрөө хүсээд дээрээ бэлгийн харилцаанд орсон өдрөө нөхөртөө хэлэх шийдвэр гаргаж байгаа юм бэ? Өнгөрсөн сар болсон үйл явдлынхаа тухай гэд. Энүүгээрээ энэ
өмгөөлөгч юу гэж ярих гэдэг вэ гэхээр та яг үнэндээ хүчндүүлээгүй өмнөх сарантай яг үнэндээ Cassie дээрэд хүчндүүлээгүй зүгээр дараагийнхаа сар нь өөрөө ингээд дээрэтэй явуулдаж те найзлуугийнхаа одоо дээрэтэй явуулдаж унтж байгаа яг тэр үед нь найзлуун залгаж тараад тэгээд ингээд хаана вэ энэ төр гэж асуусан юм шиг байна. Тэнгүүд ингээд баригдаад тэнгүүдээ худлаа яриад те өө яна дээр намайг хүчнэтсэн гэж булзааруулахын тулд өөрөө ингээд тэр найзлахаараар араар тавьж байгаа гэдгээгээ булзааруулахын тулд хүчнэтсэн гэж худлаа ярьсан болгож байгаа. Тим поинтыг гаргаж ирэхин тулд энэ асуултыг ингээ асуугаад байгаа юм шиг санагцсан. За тэгээд 2018 оны одоо тэр 9 сард тэгж одоо бэлгийн ярилцаанд орчгоо тэрнээсээ хойш ингээд энэ хоёр нэг уулзаагүй нэлийн хэдэн сар явсан гинэ. Хэдэн сарын дараагаар нь Kim Porter нас барж таарсан. Тэгээ тэр одоо memorial service дээр нь те ингээд оршуулгын яслал дээр нь Cassie очсон байгаа. Тэгээд дэрий яг тэр үеэрээ те Kim Porter бол одоо миний soulmate байсан, миний одоо хувь заяаны хүн байсан энэ төр гэж яриад те миний ганц амьдралдаа олох ганц одоо хайр минь байсан энэ төр гэж ярьсан юм байна лээ. Тэгээ тэрнээс болоод Cassie ингээд memorial services нь явчихад дэрэр мессеж бичсэн байна лээ. Чи яаж те ингээд Kim Porter-ыг өөрөө чинь soulmate байсан, the true love of your life энэ гэж хэлдэг байна. Хоёулынгийнх нь 11 жилийн хугацаанд одоо хийсэн зүйл юу болж таарж байгаа юм бэ тэгвэл би 11 жилээ ингээд зүгээр ингээд үгүй хийчихсэн гэсэн үгүй гэд асууж байгаа юм байна лээ. Тэгээд энэ хоёр бол ингээд одоо бүр салсан гэх юм. Айгүй хэцүү байгаа зү тэ би бүр ингээд ойлгоход жоохон хэцүү. Нэг салцсан юм шиг гэсэн мөртлөө ингээд өөр хүмүүстэй явалдаад л тэгснээ нэг салцсан гэж бодож ирсэн аа. За одоо яг жинхнээс саллаа гэдэл те. Тэгснээ ингээд яг тухайн үед Cassie, Alex Fineтэй үргэлжлээд эхэлчихсэн мөртлөө өмнөх одоо явуулчихсан залууга чи яаж тэр хүнийг одоо тэгээд те юу гэж хэлж чаддаг байна өөрөө чи soulmate гэж хэлж чаддаг байна гэх. Тэгээд ер нь жоохон confusing, ер нь жоохон complicated. Ер нь үнэхээр toxic relationship-ний бүр хамгийн одоо эцэс нь л хязгаарна гэж бол би энэ хоёрын харилцааг хэлнэ. За тэгээ энэ цаг мөчөөс хойш бол энэ хоёр дахиж хизээч би бинийгээ хараагүй анх удаага ингээд яг энэ шүүх хурлын үеэр би бинийгээ олж харж байгаа байхгүй яг энэ 2018 оноос хойш дахиж хараагүй гэсэн үг би бинийгээ. Гэхдээ энэ хоёр би бинтэйгээ мессеж бичлэлцдэг байсан юм байна лээ. Тэр нь бас хүмүүсийг айгүй их шокруулсан. Хэдийгээр ингээд Cassie айл уушааны нөхөртэй болчихсон ч гэлээ хүүхдээ хоёр охиноо гаргачихсан ч гэлээ те Cassie ингээд хэрв дэрий мессеж бичсэн тохиолдолд эргүүлээд хариу бичдэг байсан юм байна лээ. Дэрий ингээд мессежжэл те би чиний зургийг чи харлаа чи ингээд жирэмсэн болсон байна. Чи бол ингээд дэлхий дээр хамгийн үзэсгэлэнтэй ээж болно. You're gonna be the best mom гэдэг юм уу те. Тэгээд хүүхдийг нь төрүүлснийхэн дараад нь баяр хүргэе Cassie танаа хүүхд чи айгу хөөр харагдаж чинь гэсэн мессежүүдийг бичсэн байсан. Тэрэнд нь Cassie ингээл хариу бичээл баярлалаа тэгээ thank bless you гэдэг юм дээ God bless you гэдэг юм иймэрхүү мессежүүдийг бичдэг байсан. Тэнгүүдээ ингээл дээрээ бас би чамайг айгу санаж гин би хоёулынгийнх нь friendship-ийг санаж гин хоёулынгийнх нь найз нөхөрлөлийг санаж гин чи бол миний ride or die байсан гэж бичиж байгаа байхгүй. Чи бол миний ride or die гэсэн чинь бол те айгу амар өөрөө чинь юу ч хийж чадхаар хүнийг хэлнэ штэ те хоёулаа хамт биш бол зүгээр ингээд үхсэн дээр гэсэн нэг тиймэрхүү одоо партнер байдаг штэ те чи бол өстой миний ride or die байсан би одоо чамтай өнгөрүүлдэг гэсэн цаг хугацаа мөчүүдээ санаж гин те би өнгөрсөн ингээ хийжсэн одоо тэр зүйлүүдээсээ ингээд харамсаж гин те ингээ би чамайг яг тэр нь болохоор зүгээр ер нь өөрийг нь тэр нэг main girlfriend ч юм уу те тэр зүйлээ болгоогүй дээл ингээл уучлахгүй байгаа юм шиг л нэг тиймэрхүү төрлийн зүйлүүд байсан. Тэгээд чи намайг үзэн ядж байгаа байхаа энэ гэсэн нэг тиймэрхүү мессежүүдийг байсан. Тэгсэн чинь Cassie тэрэнд нь хариу бичээл би чамайг үзэн яддаггүй, хизээч үзэн ядаж байгаагүй. Тэгээд надад гэхдээ ийм зүйлүүдийг одоо хэлээд ингээ уучлахгүй жаад чинь баярлалаа. Би итгэхгүй байх гэдэг юм уу те тиймэрхүү зүйлүүдийг хэлж исэн. Тэгэд бүр ингээ Cassie нэг удаа тэр мессеж бичсэн байгаа байхгүй юу? Аль үшин хоёр охиноо төрүүлснийхаа дараа тэгээд одоо баг 2-3 жилийн өмнө гэсэн үг байхгүй юу? Бичээд хоёлаа ингээд уулзаад ер нь ингээд closure хийх хэрэгтэй байхаа гэж хэлсэн байлээ. Хоёлаа ингээ хамтдаа уулзаад одоо суугаад юм яриад ер нь хоёлаангийнх нь 11 жилийн туршид өнгөрүүлсэн одоо энэ харилцаагаа бүр мөсөн ингээд close хийж юу болсон тухай ингээд ярилцах хэрэгтэй байхаа гэсэн одоо бүр уулзъя гэсэн мессежийг энэ Cassie биччихсэн юм байна лээ. За тэгээд defense lawyer нь асууж байгаа байхгүй юу? За та тэгээд 2023 оны 11 сард дэрийг шүүхэд өгсөн тийм үү? Тэгээд шүүхэд өгөөд хэдэн сая доллар дэрийгээс авсан бэлээ? Гэлтгсэн чинь 20 сая доллар.
гэлтэж байгаа байхгүй. Тэнгүүдээ хамгийн эцэст нь энэ айгүй зөвөн заяа. За надад үзүүлэх хамгийн сүүлийн одоо зүйл байна гэлтэж байгаа. Тэнгүүдээ нэг текст мессеж байгаа байхгүй. Энэ хоёрын хоорондоо бичлэлсэн байгаа. 2012 онд гэлөө бичсэн мессеж байгаа байхгүй. Тэгсэн чинь дэрийн ингэ биччихсэн байгаа юм. I wanna freak off one last time гэж байгаа байхгүй. Би ингээд freak off-ыг хамгийн сүүлийн удаа чамтай хиймээр байна гэсэн мэлээ. Тэгсэн чинь Cassie хариулаад I don't want it to be the last time. Би нэг хамгийн сүүлийн удаа байлгахыг хүсэхгүй байна. I want it to be the first time for the rest of our lives гэжсэн байхгүй. Хоёулынгийнх нь амьдралын цаашдаа үргэлжлэх амьдралын хамгийн ихний байгаасаа гэж би хүсэж байна. Ийм мессеж бичсэн байгаа байхгүй. Тэгээ яг энэ мессежээр дуусгадаг байгаа энэ хүү defense lawyer нь өөрийнхөө cross examination-ыг. Энэ ямар учиртай мессеж вэ ч гэдэг юм уу. Тэгж асуусан зүйл бол огтхон байгаагүй, зүгээр л энэ мессежийг гэж уншиж өчгөөл за дууслаа гэсэн. За тэгэд үүний дараагаар бас богино хэмжээний redirect байсан. Redirect гэдэг нь болохоор prosecutor талаас defense-ийг cross examination хийснийг нь сонссон зүйлүүдтэй дахиж гарч ирээд redirect хийгээд дахиад асуултууд асуух боломж байдаг. Тэрийг одоо redirect гэж аахгүй. Тэгэхээр одоо prosecutor талаас гарч ирээд асуултууд асууж байгаа. Redirect-н дээр болохоор яаж эхэлсэн бэ гэхээр яг хамгийн сүүлд одоо энэ defense lawyer-ийн харуулсан мессеж шүү дээ, тэ. Үгүй энийг би хамгийн сүүлийн freak off биш байгаасаа гэж хүсэж байна гэж бичсэн мессежийн цаашаага үргэлжлээд юу байсан бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Үлдсэн контекстыг нь харуулсан гэсэн үг. Ягаад гэвэл тэр мессеж чинь бол тэгэд дуусаагүй юм байлээ. Айгуу тийм taken out of context тийм мессеж байгаа байхгүй. Тийм мессежийг харуулад дуусгачих байгаа айгуу зэн. За тэгэнгүүт нөгөө нэг Emily Johnson гээд одоо өмгөөлөгч чинь гарч ирээд тэр үлдсэн мессежүүдийг нь харуулж байгаа юм. Тэр мессеж нь болохоор би ерөөсөө энэ freak off-ыг хамгийн сүүлийн одоо freak off байгаасаа гэж хүсэхгүй байна. I want it to be the first time for the rest of our lives гэдэг нь freak off-ын тухай ярьж байгаа биш те. Энэ freak off бит хоёрын хамгийн одоо цаашдаа үргэлжлэх амьдралын хамгийн ихний freak off байгаасаа гэж хэлж байгаа зүйл бол биш. Freak off-ын тухай ярьж байгаа зүйл биш. Би ерөөсөө freak off хэмээргүй байна. I don't want to do freak offs at all. Тэ би ерөөсөө freak off хэмээргүй. Зүгээр би өнөөдрийг хоёулынгийнх нь амьдралын хамгийн ихний өдөр байгаасаа гэж хүсэж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр юу ч хэлэх гээд байгаа вэ гэхээр хоёул ер нь freak off-саа үргэлжлүүлэхээ болий. Зүгээр хоёулаа ингээд normal одоо хосууд шиг те зүгээр хамтдаа амьдралаа шинээр эхлүүлэх гэсэн утгатай мессеж байсан юм байна лээ. Тэгэд яг өмнөх defense lawyer нь ингээд тэр үргэлжлэлийг нь харуулахгүй яг зөвхөн тэр хэсгийг нь харуулж байгаа болохоор би энэ freak off-ыг хоёулынгийнх амьдралын хамгийн ихний те цаашаага бүр зөндөө олныг хийя гэсэн утгатай харуулчихж байгаа штэ. Айгуу зөвөн байгааз. Тэгээд одоо ингээ redirect examination-ы үеэр ашгүй ингээд prosecutor талаас үргэлжлэл мессежүүдийг нь харуулад яг ямар контексттэй байсан бэ гэдгийг ингэж харуулсан байгаа. Тэрнээс өмнө бол те үнэхээр хүмүүс шоконд орсон байсан байлээ. Энэ хүүхэн чи өөрөө л те дээр хамгийн сүүлийн удаа хийгээд хахад үгүй хоёлаа дахиж зөндөө олон удаа хийгээд байгаа юм шүү гэсэн бодлыг оруулчихсан байсан. Тэгээд ашгүй ингээд одоо Cassie-г аварсан гэсэн үг prosecutor. За тэгээд энэ redirect-ийнхаа үеэр prosecutor нь асууж байгаа хгүй тэр нэг 20 сая долларыг дээрээс авсан гэдэг дээр нь асуусан. Та одоо энэ шүүх хурал дээр хурж ирээд ингээд өөртөө юу бас нэг ярьж байгаа юм чинь нэгэнт одоо ингээд ярьж байгаа юм чинь 20 сая доллараа ер нь дээрээ буцааж өгөх байсан уу гэсэн асуултыг асуусан. Тэгсэн чинь Cassie-гийн хариулж байгаа болохоор би хэрөө 11 жилийн туршид те ийм зүйлийг давж туулаагүй байсан бол ийм зүйлдээ ингэж тулгарчтай ингэж зовоогүй байсан бол хэрвээ тэр 11 жилээ би буцааж авч чадах бол би 20 сая доллароо ингэж буцааж өгөх байсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэ ер нь бол ойлгомжтой ингээ баг өөрийнхөө зовсны төлөө ингэж ийм мөнгөг олж авсан гэдгийг одоо хэлэх гэж байгаа юм шиг байлээ. Үнэхээр би харамсаж байна. Тэгээд би ингээ миний амьдрал бол баг ингээд тэ дэрийгээс болоод ингээд дэрий 11 жилийн турш өөрийнх нь амьдралыг ингээд үгүй хийсэн учраас өөрийнх нь карьерын жолигтой яваагүй тэгэл насан ч ингээд явчихсан те. Тэгэхээр баг тэрнэр хэлж байгаа байхгүй Cassie. Цаг хугацааг буцааж авч чаддаг байсан бол одоо өөрийнхөө амьдралыг буцааж аваад карьераа буцааж авч чадах байсан бол би 20 сая долларыг буцааж өгөх байсан. Тэгээд би баг энэ 20 сая долларыг авахын тулд өөрийнхөө амьдралыг зүгээр ингээд үгүй хийсэн юм шиг тийм мэдрэмж төрж гинэ гэж хэлсэн байна лээ. Дараад нь дахиад recross болсон манайхан заяа. Recross гэдэг нь болохоор дахиад defense талаас гарч ирээд асуулт асуух боломж. Заяа. Тэр recross дээр юу хэлсэн бэ гэхээр штэ тэ. Та ингээд энэ trial дээр хурж ирж ингэж одоо testify хийж байгаа гэд мөнгө авч байгаа юу гэсэн үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь
Танд та ямар нэгэн өөр лоосууд саяхан хийгээд мөнгө авсан уу гэж асуусан. Тэгсэн чинь үгүй гэсэн аахгүй. Тэгсэн чинь гэтээ та сая нэг лоосууд хийгээд тэр чинь яг reach the settlement гэсэнтэй гэсэн аахгүй. Ингээд тохиролцоонд хүрсэн гэсэнтэй гэсэн чинь тийм тохиролцоонд хүрсэн байгаа. Гэхдээ би мөнгөө бол аваагүй байгаа гэсэн. Settlement-ийнхаа мөнгийг тэгсэн чинь ямар лоосууд байсан гэсэн аахгүй. Тэгсэн чинь Cassie тэр нөгөө 2016 онд одоо өөрийг нь зодж байгаа бичлэг тарсан. Яг тэр буудлаа штэ The Intercontinental гэдэг тэр буудлыг бас ингэж шүүхэд өгөөд 10 сая долларыг нэхэмжилж авсан юм байна. Одоо авж байгаа юм байна. Заяа. Яг одоо энэ шүүх хурлаа штэ те. Яг эхлэхийн 7 хоногийн өмнө яг тэр Intercontinental гэдэг хотелтойгоо хийсэн лоосууд нь reach the settlement буюу тохиролцоонд хүрээд тэр хотел нь өөрт нь 10 сая доллар одоо өгж байгаа юм байна лээ. Өгөх гэж байгаа юм лээ. Яг өөрийнх нь гар дээр нь бол хэрэг байгаа гэхдээ авах гэж байгаа гэсэн. Тэгээ тэрийг одоо ингэж албаар асууж байгаа байхгүй юу? Тэгээд асуусан та одоо дахиад үргэлжлүүлээд өөр лоосууд хийж бодож байгаа юу гэсэн чинь Cassie үгүй гэж хэлсэн. Энэ мэдээ бас ингээ хүмүүсийг шоконд оруулж байгаа байхгүй юу? Ягаад вэ гэхээр те энэ хүүхэн ямар амар хүүхэн юм бэ л гэж хүмүүс бодож байгаа бах. Ойлгомжтой те. Шүүгчнэр ч гэсэндээ тэнд үзээ сууж байгаа хүмүүс ч гэсэндээ бүр ингээд дэрийгээс 20 сая доллар салгаж авсан. За тэгэнгүүтээ одоо бүр нөгөө нэг зоч буудлаа очоод ингээд шүүхэд өгөөд 10 сая доллар авч байгаа гэж байна. Гэт те мөнгөний шултаа хүүхэн юм а. Одоо мөнгөний төлөө баг бүх юм хийсэн юм шүү. Мөнгөний төлөө дэрийтэй байсан юм шүү. Мөнгөний төлөө л ингээл тэр freak off-ыг хийгээд байгаадсэн юм шүү. Өөрөө хүсэж исэн юм шүү гэдэг тийм зүйлүүдийг бодлоодыг хүмүүсийн толгоонд суулгасан гэсэн үг. Миний зүгээр өөрийн үзэл бодлоор бол үнэхээр ингээд нэг 60-аас 70%, за 70% гэчээ заяа. 70% бол ингээд би prosecutor талаас Cassie-гаас асуусан асуултуудад Cassie хэрхэн харуулж ясныг одоо харахаар би бол үнэхээр Cassie-д итгэж байгаа. Үнэхээр abuse хийлгсэн хүн одоо угаасаа тийм байдаг штэ. Эмэгтэй хүмүүс ялангуяа ийм хэрцгий одоо хүчирхийлэлтэй харилцаанд байгаад ахаар одоо тэр хүчирхийлэгчтэй хизэж үгүй гэж хэлж чаддгүй. Тэгсэн мөртлөө яг салаа яваа гэхээр салаа явчих чаддгүй. Тэгэл амьдралаа бараал ингээл одоо тэр хүн одоо засрах байдаг үл гэж гэдэг юм уу те одоо намайг жинхэнэ одоо main girlfriend болгох байлгүй дээ надтай ингээд цаг хугацааг өнгөрүүлэх байлгүй дээ би одоо эхнэр нь болох байлгүй дээ хүүхдийг гаргаж өгөх байлгүй дээ гэл ингээл одоо hopeтэй итгэлтэйгээл ингээл хүлээгээл байгаад байдаг нэгэнд дурлцсан болохоор те тэгээ та нар харж байгаа байх үнэхээр Cassie дээрээд аягүй дурлцсан байсан гэдгийг бол cross examination-ы үеэрч direct examination-ы үеэрч харж байгаа байх. Тэгэхээр ийм амар дурлцсан хүн чинь бол үнэхээр ингээд салж чадахгүй ингээл байгаад исэн байгаа аахгүй юу те. Тийм болохоор би ингээ айгүй Cassie-г ойлгож байгаа дээ. Тийм болохоор ингээд дэрийтэй байхын тулд те дэрийн сайн талд нь ингээд харагдахын тулд дэрийг ингээд satisfy хийхин тулд ингээд өөрийнхөө хүсгүй байгаа freak off-суудаа ингээд дээрээ зориулаад хийгээд байж байгаа байсан. Тэгээд өөрөө зовдөг байсныг бол ингээд харж байгаа байхгүй. Тэгээд ядж байгаад өөрийг нь дараад нь blackmail хийдэг усантай ингээд threat хийгээд би тэхгүй бол бичлэгүүдийг чи үзүүлнэ шүү гэж харуулдаг одоо сүрдүүлдэг болсон байгаа. Тэрнээсээ болоод зогсож чаддаггүй байсан ч гэдэг юм уу те. Тэднэрт бол би айгүй тийм итгэхээр үндэслэлтэй шалтгаанууд байна. Хариултууд байна гэж бодож байгаа. Гэхдээ энэ defense талаас дэрийн өмгөөлөгчдийн талаас гаргаж ирэх гэж байгаа 12 шүүгчдийн толгоонд хийхийг хүсэж байгаа тэр поинтуудыг нь бас ингээд би санал нийлж байгаа ч гэх юм уу те ингээд юу хэлэх гээд байгааг нь бол ойлгоод байгаа. Тэгэхээр ер нь айгүй complicated case гэж бодож байна. Зарим шүүгчд бол үнэхээр Cassie-гийн толд орох байх гэж бодож байгаа. Үнэхээр хэлсэн зүйлүүд нь итгэх байх. Ялангуяа одоо ийм хүчирхийлэлт байдаг байсан ч юм уу те өөрөө тийм хүчирхийллийг мэдэрчсэн ийм toxic abusive relationship байж үзсэн хүн бол баг ойлгохоор зарим шүүгчд бол өөрөө л хүсэж исэн юм байна. Өөрөө л дэрийтэй байгаад айгүй мөнгө санхүүгийн хувьд benefit авч исэн юм байна. Тэгээд өөрөө ингээд бас freak off-суудаа хүсээд хийгээд явдаг байсан юм гэж баг бодох байх. Тэгээд айгүй complicated case манайхан. Тэгээд ер нь би бол энэ Cassie-гийн testimony-ыг харсны дараагаар бол дэрийд боломж байж магадгүй л гэж бодож байгаа. Би та нарт хэлсэн штэ. Opening statement-ийн дараад би та нарт хэлжсэн те нээлтийн одоо тэр илтгэлийн талаас хоёр талын илтгэлийг сонсцоход дэрийд боломж байгаа юм байна гэж хэлжсэн. Тэгээд Cassie-гийн мэдүүлгүүдийг бүгдийг сонссны дараа бас л би яг тэгэж бодож байна. Дэрийд гарах боломж бол бас байгаа л юм байна. Өөртөө нь хэлэх гээд байгаа юм те энэ defense талын хэлэх гээд байгаа юм нь болохоор
Дэрий бол ингээд айгуу тийм уур уцаартай хүн амьтан зоддог хүн бол мөн одоо ийм гэр бүлийн хүчирхийллийг үйлддэг. Тэгээд найз охтуудынхаа араар нь тавьдаг, явдалтай, замбраагүй ийм айгуу сонин гаж сексиг хийх дуртай тийм залуу. Гэхдээ хүн амьтныг тэгж дарамтлж хүчээр бэлгийн харилцаанд оруулаад хүн амьтныг одоо 8 хийгээд бэлгийн 8 хийгээд бэлгийн мүлжлэг хийгээд биеийн үлгчтэйг авч нисгээд байгаа тий. Тэгээ гимт хэргийн бүлэглэл удирдаад яваад байгаа хүн бол биш ээ гэдэг байгаа штэ. I don't know. What do you guys think? Та нар юу гэж бодож байна? Тэр тухайга бас ингээд бичээрэй. Гэхдээ манайхаа би танараас нэг хүсэх юм гэдэг юм бол би ер нь бол ингээд victim хүмүүсийг бол ингээд blame хийхийг айгүй дургүй байдаг. Тэгээд би өнгөрсөн удаа Kayla Malik гэдэг охины тухай бичлэг хийсэн. Тэгээ тэрний дор хүмүүс айгүй их тиймэрхүү юмнууд бичсэн байлээ. Найз залуудаа задуулаад ингээд 10 сар үерхээ явсан байхаа ямар тэнэг охин бэ? Салаа явчихна яасан ёстой. Өөрийнх нь буруу хогчин гэсэн комментууд харагдчихсан. Эмэгтэй хүнийг иймэрхүү ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй relationship байдаг эмэгтэй хүмүүсийг салаа явчихна яасан, тэхгүй яасан, ингэхгүй яасан гэд victim blame хийгээд байдаг. Манайхаа бас жоохон бодолцоорой. Өөрсдөө та нар ингээд бодож байгаа. Би тэгэж бодож, ингэж бодож гэдэг зүйлээ арай жоохон соёлтойгоор хүнийг ингээд буруутгахгүйгээр одоо victim blame хийхгүйгээр ингээд одоо илэрхийлэхийг хүсэж байна. Гэтэ би та нарын ер нь бол энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Ер нь альныхаа талд орохоор байна те. Одоо алийг нь илүү үнэмшилтэй гэж бодож байна гэдэг тухай гэж сонсохыг хүсэж байна. Тэгэхээр комент бичжүүлдээгээрэй. За манайхаа ингээд өнөөдрийн бичлэгээр Cassie-гийн testimony аль бие ёсоор дууслаа. Cassie энэ 4 өдөр ингэж маш олон цагаар 20 гаруй цаг те ингэж айгуу том төдийсэн гэдтэй сууж гэрчин мэдээлэл өгснөхийн дараагаар гэрчин одоо подиумнаас стенднаас буусан байгаа. За манайхаа ингээд дараагийн бичлэг дээр хэдүүлээ. Дараагийн ирж байгаа одоо witness-уудын testimony-уудыг нь ярина. Cassie-гийнх бол айгүй удаан байлаа. Ягаад гэвэл star witness нь болохоор айгүй удаан байсан. Бусад одоо гарч байгаа witness-ууд болохоор Kir Curry нэрээ ирсэн. Kir Curry ирж testify хийсэн байлээ өчигдөр. За тэгээд Dawn Richard гээд Danity Kane grouped байсан. Дэрийн одоо нэг artist нь байсан. Тэр эмэгтэй бас хурж ирж testimony хийсэн байна лээ. За мөн энэ Cassie-гийн яриад байгаа Carrie Morgan гээд айгүй олон жил найз нь бас хурж ирж testify хийсэн байгаа гээд зөндөө олон хүмүүс ирж testify хийсэн ба мөн Cassie-гийн ээж нь ирж testify хийсэн байна лээ. Тэгэхээр одоо хэдлээ цаашдынхаа бичлэгүүдээр өөр энэ шин гэрчүүдийн testimony-гийн тухай яриад явна гэсэн үг ээ. За ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хой болохыг болонгаараа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.